За сайн байцгаана уу? Монголчуудын Библи судлал подкасттай хамт Библийг судалж байгаа. Итгэгч нартай энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр би Хотын сүмийн пастор Дэсовд бит хоёр Иохан номоор ярих болно. За ингээд Иохан номоос уншаад подкастаа эхлэе. Бүхнээс түрүүнд үг байсан. Үг бурхантай хамт байсан. Үг нь өөрөө бурхан байв. Тэр эхнээсээ бурхантай байсан. Одоо ч үн мөнхөд ч бурхантай байна. Бүгд түүгээр бий болж түүгээр орших болсон. Оршин буй зүйлсийн дунд түүнээс ангид бий болсон ганц ч зүйл үгүй. Түүний дотор ам болоод амийг өгөх хүч байв. Тэрхүү ам нь хүмүүний гэрэл байлаа. Тэр гэрэл харанхуйд гэрэлтэхэд харанхуй түүнийг ойлгосончгүй, бөхөөж чадсангүй, эрхшээж чадсангүй, өөртөө уусгаж чадсангүй. За, Иохан ном маань ингээд эхэлж байгаа. Маш хүчрхэг Есүсийн талаарх маш хүчрхэг ёр бусын илчлэлтээр Иохан номоо эхлүүлж байгаа. Тэгээд энэ номыг уншихад надад бол 4 ийм чухал сэдв тодорч харагдаж байна. За энэ Иохны одоо эхнээсээ бичсэнчлэн гэрэл, үг, ам ба хайр. Тэгээд Есүс Христ болон түүний амьдралыг бусад сайн мэдээний 3 номтой харьцуулахад маш өөр өнцгөөс, илүү халуун дотн дулаан, илүү ойрын өнцгөөс гэж хэлмээр харуулж бичсэн ийм ном байгаа гэж надад санагдсан. Тэгэхээр Иохан номыг уншиж байхад бас танд ямар гол theme гэж ярьдаг те энэ номны гол агуулга те гол өгүүлээд байгаа тэр санаа нь ямар байсан бэ? Иохан ном өөрөө Есүс Христийн хүн болж хүний бие дотор амьдарсан тухай сайн мэдээ шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ өнөөдөр итгэгч бид нар Бурхан өөрөө хүний бие дотор багтаж ороод хүнээс төрөөд, эмэгтэйгээс төрөөд тэгээд энэ дэлхий дээр яг Бурхан мөртлөө хязгаарлагдмал бие дотор, хязгаарлагдмал оюун бодол дотор, хязгаарлагдмал зүрх сэтгэл дотор амьдэрсэн энэ илчлэлт байгаа. Чи түрүү хэлсэн шүү дээ. 4 үндсэн том ойлголт байна гэд. Тэгээ маш энгийнээр жишээ авах юм бол хүмүүс ингэж ярьдаг. Бурханы хайр миний зүрхэнд байна. Бурханы үг миний цээжинд байна гэд ярьдаг. Яг үнэндээ бол Бурханы үг миний цээжинд байгаа бол Бурхан байна л гэсэн үг миний дотор. Яг л Бурхан үг хоёр чинь салшгүй. Үг гэж ивэл Бурхан, Бурхан гэж ивэл үг. Хайр гэж ивэл Бурхан, Бурхан гэж ивэл хайр. Энд ерөөсө Бурханаас нэг хайр асарж орж ирээд миний дотор амьдраад байгаа биш. Тэгэхээр энэ Есүс Христийн хүний бие дотор орж ирээд амьдрсан амьдралыг Иохан бидэнд тайлбарж өгч. Тэгээ эн чинь өөрөө бүхэл бүтэн илчлэлт байгаа байхгүй юу? Хэрвээ бид нар Есүс Христ Бурхан байсан. Эхнээсээ л тэр Бурхантай хамт байсан. Эхлээд тэр үг байсан. Тэгээд дараа нь махан бие болж бидний дунд амьдарсан. Тэгээд тэр махан бие нь өөрөө гэрэл байсан. Тэр өөрөө явдаг үг байсан. Тэр өөрөө ам байсан. Энэ илчлэлтийг Иохан бидэнд өгж явахад энэ бидний дотор бүр ариун сүнсээр илчлэгдэж орж ирэх юм бол тэгэл Христэд итгэж бид нар бол жинхэнэ утгаараа хувьсгал гаргана гэсэн л үг байхгүй. Тэгэхгүй бид нар ингээд Бурханыг Христэд итгэсэн мөртлөө ингээд Бурханыг өөрийнхөө гадаа байгаа юм шиг бодоод байгаа байхгүй. Миний дээр байна, миний ард байна, миний хажууд. Бурхан надтай үргэлж хамт байна. Тэр яг миний хажууд байна. Үгүй тэр бидний дотор байна. Яагаад гэвэл Христ өөрийгөө хүний бие дотор байлгаад амьдэрсэн гэдэг үнэн нь өөрөө нэг талаасаа Бурхан хүний бие дотор амьдарч байжээ. Нөгөө талаасаа би яг ингэж амьдрах юм байна гэдэг миний өөрийн илчлэлт. Есүс Христийн илчлэлт харин одоо болохоор миний өөрийн илчлэлт. Одоо бид нар зүгээр л Христэд итгэдэг, сүмд явдаг, магтан дуу дуулцдаг, хаяа өргөл өгчдөг. Тэгээд Бурхан руу хандан ярингууд Бурхан бидний залбиралд хариулцдаг. Энэ бүгд чинь амар салангад байгаа байхгүй юу? Хэрв Христ Бурхан мөртлөө хүний бие дотор амьдарсан бол
Үүгээрээ тэр бидэнд юу гэж хэлж байгаа нөхөр яг та нар ингэж амьдрах юм аа. Одоо Иохан номын 14, 15, 16, 17 дугаар бүлэг бүхлээрээ Есүс Христ бидэнд бидний амьдрал ямар байх юм бэ гэдгийг л одоо хэлж өгсөн зүйл шүү дээ. Тэгэхээр Иохан өөрөө Есүс Христтэй туйлын ойрхон байсан. Ер нь бол 12 дагалдагч нараас хамгийн ойрхон байсан. Түүний бүр цээжиг дэрлдэг тийм дагалдагч байсан. Тэгсэн ирнээр Есүс тэрнээс ч илүү ойрцсон байгаа байхгүй юу? Одоо Иохны өөрийнх нь дотор Христ ороод ирсэн. Христийн ам амьдарж байна. Иохан өөрөө эцгийн дотор ороод ирсэн. Тэгэхээр эн чинь бүр тэр ойртолтоос ч илүү гүн гүнзгий нягтрал одоо нэгдэл үүссэн байгаа. Тэр утгаараа Иохан ном бол үнэхээр гайхалтай илчлэлтийг бидэнд өгөх ёстой. Тэгээд Иохан 17 дээр Есүсийн залбирал байгаа шүү дээ. Тэд бидний дотор, бид тэдний дотор амьдрахын төлөө бид залбирч байна гэд Бурхан эцэгт хандаж залбирч байгаа. Тэгэхээр Христ Бурханы сүнс миний дотор амьдрна гэдэг чинь тэр үг миний дотор амьдарч байна л гэсэн үг болж таарад нь шүү дээ. Үг миний дотор байх нь өөрөө Христ миний дотор байна гэдэгтээ тэнцүү утгатай болоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар тэр үгийг дотроо байлгана гэдэг чинь бид нар өөрсийнхөө дотор амийг байлгаж ийн гэсэн үг, хайрыг байлгаж ийн гэсэн үг, гэрлийг байлгаж ийн гэсэн үг байна шүү дээ. Тэ. Ерөөсө Бурхан бүхлээрээ бидний дотор амьдарч ийн л гэсэн үг байхгүй. Энийг салгаж ойлгож ерөөсө болохгүй гэсэн үг. Үг миний дотор байна гэж хэлж байгаагаараа Бурхан та миний дотор амьдарч байна л гэсэн одоо яг адилхан утга байхгүй юм чи тасалж ерөөсө болохгүй юм чин Бурхан өөрөө үг өөрөө Бурхан гэж би түрүү хэлсэн шиг. Тэгээд энэ үг миний дотор байхын бас нэг гайхалтай чанар нь юу гэхээр дандаа харьцуулж ирсэн байгаа. Тэр гэрэл тусахад харанхуй түүнийг яаж чадсангүй гэж байгаа. Тэгэхээр гэрэл харанхуй хоёр чинь зэрэгцэн орших боломжгүй эсрэг туйлууд байгаа. Ам үхэл хоёр чинь зэрэгцэн орших боломжгүй эсрэг туйлууд байгаа. Хайр үзэн ядалт чинь бас зэрэгцэж байж чадахгүй. Тэгэхээр үг буюу тэр гэрэл, тэр ам, тэр хайр миний дотор өсгийн хэрээр өнөөх нь шахагдана гэсэн үг байна шүү дээ. Гарна гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бидний дотор энэ ингэж өсөж бүр ингэж байгаа те амийн болов болтол энэ ундрах хэвээр ундрна гэж хэлж байгаа тийм чиний дотор өгж байгаа миний тэр амийн ус гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр би өөрөө энэ үгийн хүч чадлыг амьдрал дээр яг одоо мэдрээд явж ийн л та. Тэгээд үг миний дотор орж ирэхдээ зүгээр би унших тухай ерөөсөө яриаггүй шүү. Уншаад тэр уншсан үг чи өөрөө дотор маань орж ажилдаг. Тэгээд тэрийг би яагаад маш их эрен хайх хэрэгтэй бэлээ. Тэр үгийг, тэр илчлэлтийг зүгээр л нэг даалгавар хийж байгаа юм шиг унших юм бол тэр бол ажиллахгүй. Тэгээд тэр үг миний дотор ажиллахаараа намайг маш их эдгэж байгааг би өөрийнхөө амьдрал дээр харж байгаа байхгүй. Надад маш их эдгэрлийг өгөө. Миний сэтгэлийг бүр ингээд эдгээгээд, тэнхрүүлээд, тайвшруулад ингээд яг ийм ажиллагаа хийгдэж байгаа нь надад мэдэгдээд байгаа байхгүй. Тийм учраас энэ үгийн энэ судлал бол бидэрт бүр маш чухал гэж надад санагдаад байгаа. Одоо бид нар энэ би Бурхны үгийг уншиж байна. Би Бурхны үгийг одоо цээжилж байна. Би Бурхны үгийг судалж байна гэд яриад байгаа чинь үндсэндээ тэр үг чинь л өөрөө Бурхан байгаа байхгүй. Еврей номон дээр хэлдэг шүү дээ. Бурхны үг бол амьд, итгэвчтэй, хоёр талдаа эртээ ямар ч илтээс хурц бөгөөд сэтгэл сүнс хоёрыг салгадаг. Нугас чүнгийгч салтал нэвтэрж ордог. Өөр ямар ч үг өөрөө Бурхан шиг ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр тэр Бурхан үг юм бол, үг өөрөө Бурхан юм бол миний дотор орж яана гэдэг чинь яавч намайг зүгээр байлгана гэж бол байхгүй. Тэнд хуваалт явагдана, тэнд эдгэрэл явагдана, тэнд салан тусгаарлалт явагдана, миний дотор шинчлэлт явагдана, шинэ хуучныгаа шахаж зайлуулна. Энэ чинь үг нь өөрөө нөгөө Бурхан учраас маш идэвхтэйгээр бидний дотор ажилдаг. Харин бид нар зүгээр
би бурханд итгэдэг. Тэгээд би тийм учраас одоо бурханд итгэдэг хүний одоо хийдэг зүйл бол одоо Библиэд илгээд унших явдал юм а гэд ингээд албажуулаад энийг одоо нэг тийм хийх ёстой ажил мэт болгоод ингээд хандаад ирэхээр бид нар үгийг уншаад байгаа мөртлөө амгүй болчиход байгаа байхгүй юу. Гэтэл эн чинь одоо бид нар ялангуяа бид нар эцсийн цагт амьдарч штэ. Бид нар өнөөдөр бурханд ойртож байна гэдэг чинь үг рүү н орж байна гэсэн үг. Үг рүү орж байна гэдэг чинь бурхан руу өөрлөө н орж эхэлж байна. Бид нар хизээч ийм салангат эднэр үг, бурхан, хайр, өршөөл, Есүс Христ эднэр салангат ерөөсөө биш. Эднэр чинь бүгдээрээ бүхэлд сул бөгөөд Есүс Христийн бидний төлөө хийж өгсөн хамгийн шилдэг зүйл бол бүгдийг бидний дотор оруулж ирээд эргүүлээд биднийг өөртөөгөө хамт эцгийн дотор оруулсан баг. Ийм л гүн нягтрал явагдсан. Энд чинь ерөөсөө уусмал нэгдэл байгаа байхгүй. Түүс зүгээр ингээд хоёр хүн гар гараасаа хөтөлцөөд явах тухай ч биш. Энд чинь бүр бурхан хүний дотор, хүн бурханыхаа дотор орсон нэг юм ялгаж салахын аргагүй юр бусын одоо нэгдэл бидний дотор бий болж гин гэсэн үг. За тэгээд Иохан 1-р бүлэг дээр үг Христийн талаарх илчлэлтийг бичингүүтээ араас нь залгаад баптизм хүртээгч Иоханы талаар бичсэн байгаа. Тэгээд энэ болохоор тухайн үед олон хүмүүс, ялангуяа еврей хүмүүс, юудэчүүд Иоханыг месая байсан гэж үзсэн байлээ. Тэгээд одоо хүртэл Израильд одоо Иохан бол месая байсан гэж итгэдэг тийм бүлэг хүмүүс байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд энэ асуудыг нэг мөсөнд дарахын тулд Иохан энийг бүр маш хурцаар бүр ингээд нэг тэнийг хүнд хэлж өгч байгаа юм шиг хэлж өгсөн байлаа шүү дээ, тий. Тэр өөрөө месая биш, тэр месая биш гэгээ өөрөө хэлсэн гэд бүр ингээд задлаад хэлж өгсөн байт юм лээ. Зүгээр сонсогч нартаа сонирхуулаад хэлэхэд яагаад 1-р бүлэг дээр шууд Иохан Баптистийн тухай бурхнаас илгээгдсэн тэр хүн түүнийг Иохан гэдэг байсан. Тэр бол гэрчлэгч байсан. Гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн. За тэгэл тэр өөрөө тэгтээ гэрэл байгаагүй. Тэр гэрлийг гэрчлэхээр ирсэн гэ хоёр давтаж ярьсан ба. Яагаад ингэж айхтар хүчтэй Иохан Баптистийн талаар ярьсан бэ гэхээр яг тэр нөгөө тийм одоо гажуудлууд байсан. Бас тэрийг одоо шууд засахын тулд ингэж битсэн гэж одоо энэ нөгөө нэг судлаач нар үздэг юм бэлээ. Тэгээ би энэ дээр бас одоо юу гэж хэлмээр байна гэхээр зэрэг Иохан бол тахилчин хүү. Тэр ээжтэй байсан, тэр аавтай байсан. Гэдэг чинь тэр эрэгтэй эмэгтэй хоёр хүний дундаас төрсөн гэсэн үг. Харин Есүс Христ бол ариун сүнсээр онгон майрын дотор бүрлдээд хүн бие дотор төрөхдөө эрэгтэй эмэгтэй хоёр хүнээс бий болоогүй. Энийг бид нар одоо өнөөдөр бодож энэ бүр бидэнд илчлэгдэх ёстой. Тэгэхээр юу болж байна гэхээр Есүс Христийн дотор ерөөсөө тийм одоо жишээлбэл би миний аав, миний ээж гэж хүмүүс байгаа штэ. Байсан одоо нас орсон. Гэхдээ тэр хоёр хүмүүсээс би бүрлдсэн. Тэр хоёр хүний ДНК одоо тийм намайг бүтээсэн, би болгосон. Намайг одоо миний дотор тэр хоёр хүний мэдээлэл одоо байж л байгаа. Тэгвэл Христ өөрөө тэгж бүтээг байхгүй. Зарим хүмүүс Христ бол Израиль хүн, Юудэ хүн гэж хэлдэг мөн нэг талаасаа. Нөгөө талаасаа түүний дотор Юудэ цус байгаагүй байхгүй. Тэр ерөөсөө бодол санаа сэтгэлгээ энэ төр нь ерөөсөө юудээжээгүй. Тэр ерөөсөө бурхны хүү. Энэнд итгэх нь одоо бидний ажил бөгөөд энэ мөнх ам муу юм а. Энэнд итгэх юм бол би эцэг намайг илгээсэн, эцэг намайг онгон майрын дотор бүрлдүүлсэн. Би хүний холцгүй гэдгийг мэдэх нь бидний итгэлийн амьдралыг оронгоор нь эргүүлнэ гэж би хэлмээр байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд Есүс ариун сүнсээр майрын дотор бүрлдээд бурхнаас төрсөн байгаа тий. Сүнсээр бүрлдээд бурхнаас төрсөн. Тэгээд Иохан номын
1-р бүлгийн 11-дээс эхлээд дахин төрөх тухай ярьж байгаа. Тэр өөрийнх нь байсан өнгөрсөн цаг дээр өөрийнх нь байсан боёо өөрийнх нь өөрийнх нь эзэмшил байсан хүмүүс дээр ирсэн. Гэвч өөрийнх нь байсан хүмүүс түүнийг хүлээн авсангүй, урьж оруулсангүй. Түүнийг хүлээж авч урьж оруулсан хүмүүс гэхдээ өөр олон тийм хүмүүс байсан. Тэгээд Есүс тэдэнд Бурхны хүүхэд болох онцгой эрхийг олгосон гэж. Тэд бол түүний нэрэнд итгэдэг хүмүүс бөгөөд тэд мах цуснаас буюу махан биеэс төрөөгүй. Хүний хүслээр төрөөгүй, харин Бурхнаар төрөгдөд юм а гэж хэлж байгаа. Тэр энэ Есүс өөрөө Бурхны сүнсээр төрөөд өөрт нь итгэсэн хүнийг Бурхнаас төрөгсөд махан биенээс мах цуснаас төрөөгүй юм а гэж хэлж байгаа. Тэр энэ төрөлтийн талаар та бас бид нартай хуваалцаач. Энэ төрөлтийг үнэхээр ойлгох нь чухал байна л да. Үнэн. Бид нар Есүс Христийн тухай бичсэн 4 сайн мэдээг уншдаг Библиэд дээрээс. Энэ 4 сайн мэдээ бидэнд Есүс Христ бол Бурхнаар Бурхны сүнсээр ариун майрын хөвлөд бүрэлдэн бий болсон энд хүний ямар ч оролцоо ороогүй гэж бидэнд хэлсэн. Бид нар үүнд итгэдэг. Тэгэнгүүтээ яг нөгөө талд нь параллел юу явж байгаа нөхөр энэ бидний төрөлтийг шууд харуулдаг. Бид нар итгэгч нар ярьдаг л да. Гэхдээ би угаасаа ийм зантай хүн юм а. Гэхдээ би ч Монгол хүмүүс чи ийм байхгүй юу. Тэгэхээр би Монгол хүн учраас ийм юм. Есүс Христ өөрөө юудэчүүдийн дунд төрсөн тийм хүн байсан ч гэсэн би дахиад хэлье. Түүний ДНК бол Бурханаас байсан. Түүнчлэн бид нар Монгол аав, Монгол ээжээс төрсөн ч гэсэндээ бид нар Есүс Христэд итгэсэн цагаас эхлээд бидний бүх сэтгэлгээ, бүх монголчууд дүр төрх, монгол байдал, монгол төрх бүгдээрээ устж эхэлсэн. Хүчингү болж эхэлсэн. Тийм л учраас би сүүлийн үед энэ дотоод эдгэрлийн талаар яригдж байгаа зүйлсүүдийг би үнэхээр маш хүчтэйгээр эсэргүүцэж байгаа. Би энийг хүмүүс ойлгоосаа гэж хүсдэг. Яагаад гэвэл дотоод эдгэрэл өөрөө ярихдаа бидний хэддгээр үеийн ямар гэм нүглийн үлдэгдэл ямар хараал байдгийг гэж ярьдаг. Тэр бүхэн байсан үнэн. Би энийг яагаад эсэргүүцдэг вэ гэхээр Есүс Христийн цус ямар ч энэ цус хүний цусаар дамжиж ирж байгаа энэ хараалуудыг энэ дамжиж ирж байгаа энэ ДНК-гийн мэдээллүүдийг өхүүлэх, устгах бүрэн хүчтэй. Бид нар Есүс Христийн загалмай дээр хийсэн ажлыг ерөөсөө доош нь оруулах нь байтугай бүр хүчүүхэн төдий ач холбогдлыг нь бууруулж болохгүй. Гэтэл хүмүүс нэрэл би хідэн үедээ алуурчин сүнстэй байсан бай. Нэрэл би хідэн үедээ ид шидтний сүнстэй байж гээд итгэгч мөртлөө тэд нар итгээд яваад байдаг. Би юу гэж итгэдэг вэ гэхээр би Христэд итгэсэн. Энэ Бурхны хүүгийн өөрийнх нь загвараар би дахин төрсөн байхгүй юу? Энийг намайг энэ миний ааваас, энэ миний ээжээс үл хамааран би итгэсэн штэ. Энэ миний дотор амьдраад байгаа ам чинь ерөөсөө энэ Монгол ёс заншил, Монгол хүний дүр төрх, унган авир марьтай чинь ерөөсөө хамааралгүй шүү дээ. Есүс өөрөө ч ерөөсөө тийм юудэ шашин юу ч тийм юмтай хамааралгүй. Тэр чинь хурж ирэхтэл хүний бие дотор ямар ч хүний оролцоогүйгээр төрсөн. Бурхны дүр төрхийг харуулж амьдэрсэн. Яг түүнтэй адилхан би ч гэсэндээ. Тийм учраас бид нар ингээл ийм мэтийн зүйлд өөрийгөө ороогоол, өөрийнхөө авралыг үнгүүдүүлээл, өөр аврах хүчин зүйлсүүд рүү гүүгээл, ийм чиг хэддгээр үеийнхаа өвөг дээдсээ төлөө гимшээл бид нар ингээд яваад байх юм бол Христийн загалмай дээр хийсэн ажлын үр дүн хизээ бидний амьдралд үзэгдэх юм бэ? Хизээ бид нар тэр загалмай дээр хийсэн агуу ялалтыг нь баярлаж, талархаж тэрүүгээр нь дүүрэн амьдрах юм. Тийм учраас би зүгээр үнэхээр харддаг гэх юм уу үгүй ийм байх ёсгүй. Би итгэсэн. Би өөрөөр хэлбэл миний дотор тийм Монгол хүний дүр төрх, Монгол хүн нэрлэхүүлэг нь Монгол хүн яадаг гэдэг Монгол орны амар амгалан гэж мэдхгүй зөндөл юм байдаг л. Гэтэ бид нар өөр бүтээл болсон байхгүй. Энийг Библиэлд бүр ондоо өөр
угсаа гэж байгаа шүү дээ. Бүр огт өөр угсааны тэгэхээр хүн төрлөختөн дотор өөр хүн төрлөختөн төрсөн гэсэн. Хүний замаар биш Бурхны үгээр биднийг төрсөн гэж хэлдэг. Никодемтэй Есүс яг л тэгж ярьсан ш. Никодем бүр гайхсан ш. Би бүр саяхан бүр гайхалтай нээлт олж нээсэн. Никодем Есүс хоёрын яриаг дахиад уншаа сууж хахад Есүс алдарт 3:16-г ярьдэн ш. Иохан 3:16-г. Биднийг баштай сүмд орж ирэхэд Иохан 3:16-г Христэд итгэдэггүй хүмүүст хэлэх ёстой мэдээ гэж зааж ирсэн. Энийг бүр евдээ багш Никодем ойлгохгүй байсан байхгүй юу? Эн чинь бүр Бурхан өөрийнхөө ард түмэн дотор орж ирээд өөрийнхөө ард түмэнд хэлж байгаа мэдээ байгаа байхгүй юу? Яг л өнөөдрийн Христэд итгэгч хүмүүс Христэд итгэдэг хүндээ хэлж байгаатай яг адилхан. Өнөөдөр бидний дунд дээрээс төрн гэж юу байдгийг би Бурханд итгэсэн Христийг хүлээж аваад би ер нь яасан энэ талаараа огт мэдэхгүй. Тэгээ нөгөө л нэг би мах бодит нь үйлчилдэг хуучин үйлчилж байсан нэг гмийн дадал зуршил гэж юм чинь бидний эрхтнүүдэд үйлчилж байгаа шүү дээ. Тэрсэн бүр төрсэн цагаас эхлээл би тэгж амьдэрсэн. Гэтэл шинэ амийг авцсан хойно энэ дадал зуршлууд уг нь бол биднээс зайлуулж бид нар шинээр төрсэн шинэ бүтээлийн дадал зуршлыг өөрсдийнхөө дотор хөгжүүлэх ёстой. Ариун сүнс бидэнд туслана. Гэтэл бид нар нөгөө л Монгол хүн хിവэрээ үлдсэн. Гэхдээ яхааргүй аврагдсан. Ингээд бид нар дахин төрөлтөө хүчгүй болгоод Есүс Христийн загалмай ажлыг бүр хүчгүй болгоод тэгээ бид нар механикаар энийг хийх гээд тэгээд бүр өвөг дээдэс хідэн үеэ судлаад тэгээ бид нар залбираад зарим нь бүр гипноз дуулаад бүр уйлж майлаад нэрээ тийм байж тээ яана би чинь мэдхгүй миний өвөг дээдс бөө байсан биш тээ яана тэрийг ариун сүнс надад илчиж өглөө. Үгүй ариун сүнс миний дотор амьдарж байгаа цоор ганц шалтгаан бол миний тэддгээр үеийн тийм өвөг дээдсийн тийм ажил хийгээд тэрний хор уршигын тухай надад ярих гээд байгаа юм биш. Харин Христ миний дотор илчлэгдэхийн тулд, илэрхийлэгдэхийн тулд, Христийн тухай илчлэлт миний дотор намайг бүр эвдэхийн тулд, намайг бүр хараалаас бүрэн чөлөөлөхийн тулд, намайг бүхий л дадал зуршлаас маань салгахын тулд тэр амьдарж байгаа болохоос тийм сонин ажил хийгээд сууж ингэж бол байхгүй. Харж гэнэ үү ямар их төөрөгдөл бидний дотор өнөөдөр явж гэнэ вэ? Тэгэхээр энэ Никодем бүр ойлгохгүйгүй чи ч юу яриад байгаа юм бэ? Би яаж дахиж төрөх юм? Яг механикаар ойлгож байгаа байхгүй. Би төрцөн би настай хүн би дахиад хаашаа эхийнхээ хөвлөөр рүү орох юм уу? Тэгэхэд Есүс хэлж байгаа та нэрээ Израилийн багш ээж ийм юм ойлгохгүй байхар чи би тантай юу ярих юм бэ? Гэтэл Никодем энийг ойлгодог байх ёстой байсан. Тэгвэл бид хоёрын яриа эхэлж байхад чи хэлжсэн. Бид нар ингээд Библийг ингээд унших ёстой юм шиг уншаад. Гэтэл энэ фарисеучуд, энэ хуулийн багш нар чинь хуулийг уншиж байсан, судалж байсан. Тэд нар эхний 5 номыг цээжилж багш болдог байсан. Гэтэл Есүс хэлж байгаа ш. За тэгвэл тэр уншаад байсан юм дотор чинь бий байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө ганц сүмөө алдсан. Зүгээр л унших ёстой, цээжлэх ёстой. Нөгөө үг Бурхан хоёр нэг байдаг гэдгийг чинь тэд нар бүр ингээд салгаа хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр дахин төрөл гэдэг чинь биднэрт Христийн амьдралаар амьдарч Христийн амиар амьсгалах ийм л агуу боломжийг онцгой боломжийг биднэрт өгсөн байгаа байхгүй. Бид нар тийм л учраас Паул бүр хэлсэн байдаг ш. Зарим хүмүүс загалмайн дайсан мэт ярьж амьдрах юм аа. Үнэхээр бид нар Христийн загалмайн ажил гэдэг бол сувд гэдэг хүнийг огт өөр хүн болгож дахин шинээр төрүүлж гаргаж ирсэн. Би хэдэн оны хэдэн сар дахин төрсөн би мэдэхгүй. Яг л Есүсийн ярьдаг шиг салхи хаанаас үлээгээд хаашаа яваад байгаа би мэдэхгүй ч гэсэн ямар ч байсан миний дотор огт өөр юм орж ирсэн гэдгийг би мэднэ. Энэ огт өөр ам миний дотор амьд байдгийг би мэднэ. Энэ ам намайг бялхааж байдгийг би мэднэ. Энэ амийн улмаас би зогсошгүй болдгоо мэднэ. Энэ ам намайг өсгөж том болгодгийг мэднэ. Энэ амийн улмаас би Бурханд хайртай болсноо мэднэ. Тэгэхээр Никодемд Есүс яг энийг л ярьсан байхгүй. Иохан ном бол энэ дахин төрөлтийг
одоо үнэхээр гайхалтайгаар илчилж харуулж өгсөн юм онцгой ном. Өнөөдрийн Христэд итгэгч нар бид нар сүмд явахын тулд Есүст итгээгүй. Бид нар Христийн амьдралаар амьдрахын тулд Христ шиг төрсөн бөгөөд Христ шиг л одоо амьдрах ёстой. Таныг ярьж хахад Никодемост Есүс хэлдэг штэ. Чи дахиж төрөхгүй юм бол хаанчлалд орж чадахгүй гэж хэлдэг. Тэгээд Никодемос болохоор бүр толгой нэргээд те махан биеэр дахин төрөх тухай ингээ боддог. Тэгэхээр таны саяны ярьж байгааг би сонсож байхад надад сая санагдчихэв л да. Никодемос бол өөрөө Мосегийн хууль бичээсээр бол тэгээд тэр юдизм, юудын заншил хууль бол тэр хүний үнэхээр цуснд, ясанд, маханд бүх юмд нэвт шингэсэн тийм хүн байгаад байгаа байхгүй. Тэр чинь хуулийн багш. Басчгүй нэлээд том нэр хүндтэй, бас ёс суртахуунтай, бусдыгаа бодоход тэр чинь бас бурхнаас имэж бариад нэг ингээд бурхныг хайгаад байгаа хүн байгаад байгаа байхгүй. Тэгтээ Есүс түүнд хэлсэн байх нь шүү дээ. Чи дахиж төрөхгүй бол гэдг нь өөрөөр хэлбэл чи еврей хүн биш. Одоо чи хаанчлын нэгэн болоод тэр өөр угсаанд дахиж төрөхгүй бол чи надтай хаанчлахгүй л гэж хэлсэн юм байна л да. Миний хаанчлаад багтахгүй л гэж Никодемост хэлсэн байх нь л дээ. Тэгэхээр яг л тэр нөгөө миний ДНК надад одоо өвлөгдөж ирсэн характер, зан чанар одоо юу гэдгийг тэр тусмаа одоо хүний нөгөө нэг амбиц хүртэл өвлөгддөг гэж одоо судлаач нар яриад байгаа юм бил ч та амжилтанд хүрэх чадвар энэ бүх юм өвлөгддөг. Гэхдээ бид нар чинь одоо Христ дотор дахин төрсөн учраас дахин төрсөн амьдрал дотроо одоо бид нар амьдрах болчихж байгаа байхгүй. Энэ ертөнцийн амьдрал дотор биш. Энэ үнэхээр гайхамшигтай. Хүн төрлөختөн дотор дахиад нэг шин гэхэд одоо энэ бол анхны эхлэл номон дээр төрсэн Адам, Ева хоёр бол анхны хүмүүс байсан. Бүр энэ хоёроос ч илүү дээр статустай. Яг тэр хоёр бол амийн модноос идэх нэг сонголт байсан, сайн мууг мэдүүлэх модноос идэх нэг сонголт байсан. Харин биднэрт болохоор бид нар амийн модны жимснээс идэж амиар бялхах ёстой. Тэр амь нь надаас заавал урсаж гарахаар бүтээгдсэн. Заавал надаас урсаж гарна. Заавал хүмүүсийн амьдрал руу орно. Энэ нөлөөлнө, үр жимс гаргана. Бид нар үнэндээ бол өөрсдийнхөө авралыг одоо л үгүй эн чинь одоо юу гээчин одоо аимшигтай том тэгсэн мөртлөө гайхалтай ийм амьдрал руу намайг бурхан оруулсан юм бэ гэдгийг гайхширч шээ. Одоо л тэгэхээр Христэд итгэгч нар өнөөдөр маш том одоо хоёр бүлэглэл байна гэж би харж байгаа. За хин ямар бүлэглэлд байгааг би мэдэхгүй л дээ. Зүгээр нэг хэсэг нь болохоор Христ бол загалмай дээр хийсэн ажлаараа намайг аварсан, миний гэм нүглийн миний дотор ажиллаж исэн гмийн хүчийг хугалсан. Тэр миний төлөөсийг төлсөн, би мөнх шийтгэлээс аврагдсан. Үнэхээр гайхалтай, би баярлж байна гэд сүмд явж байгаа нэг хэсэг хүмүүс байна. Нөгөө хэсэг нь болохоор энээс ч илүү цаашаа юм байх хэвээр. Христ амиа намайг зүгээр сүмд явдаг хүн болохын тулд өвөг нь лавтаа гэд түүнийг үргэлжлүүлэн ирэн хайсараа байгаад Христийн амьдралаар амьдрахаар бид нар ертөнцийн суурийг тавихаас ч өмнө дуудагдсан байна. Ром номын 8 дугаар бүлэг. Энэ дээр хүрээд ирсэн. Тэгээд бүр дахин төрсэн утга учраа мэдчихсэн. Одоо энэ дахин төрөлтөн дотроо үнэхээр амьдарч байгаа нэг ийм хэсэг хүмүүс байгаад байгаа. Яг л тэр үеийн Христ амьдарч явах үед байсан шиг. Христ бол өөрөө шинэ хөдөлгөөний шинэ хөдөлгөөнийг манлайлан гаргаж ирсэн шүү дээ. Зүүн бол тэр фарисеучуд ч байна уу одоо тэр байтугай Иохан Баптистийн дагалдагч нар хүртэл хамаг юм хаяал ерөөсө тэр шинэ хөдөлгөөнлөө зүгээр ухаан малгаагүй гүөхс таахгүй яа тэгвэл тэдний жээжлээд байсан, тэдний бишрэн шүтээд байсан, тэдний нэгнгүү ам тавин хадгалж байсан, сахиж байсан бүхэн нь үнэндээ бол Христ ирэх хүртэл хүчнэтэй байсан ш. Христ ирлээ гүйцээ тэдэнд Христ хэрэгтэй байсан. Тослогдсон нэг нь хэрэгтэй байсан.
Тэгээ Никодемост хэлсэн биш үү? Надад итгэхээр сонгосон тэр хүн шүүгдэхгүй гэж байгаа байхгүй юу? Тэр хүний дээр одоо хуулийн дагуу шүүлт ирэхгүй нахна шүү дээ. Яагаад тэгэхээр тэр нөгөө хуулийн биелэлт болох Христийг өөрийнхөө дотор оруулчихж байгаа учраас. Тэгээ энэ бол надад үнэхээр гайхалтай бөгөөд ухаад баймаар бид нар энд ойлгохгүй юм айгүйх байгаа юм шиг л надад санагдаад байгаа. Дутуу ойлгож байгаа эсвэл дутуу хүчийг нь дутуу өмөлж байгаа. Энэ дахин төрөлтийн хүч миний итгэгч одоо хүний хувьд миний амьдралд зүгээр л эн чинь одоо шал бүр юм өөр амьдралыг бий болгочихж байгаа байхгүй тий. Тэгээ энэ дээр айгүй ойлголт дутмаг байгаа юм шиг л надад юу н санагтаад байгаа. Энэ надад айгүй гайхалтай санагтаад байгаа байхгүй энэ дахин төрөлт. Дахин төрөлт одоо бид нар энэ подкастаараа дахин төрөлтийг ярьж л байна. Гэхдээ энэ үнэхээр хүмүүст илчлэгдэх ёстой л доо. Бүр үнэхээр ариун сүнс дотроос нь бүр ингэж илчлэх ёстой. Энийг бол одоо Есүс Никодемост хэлсэн. Гэхдээ Никодемос бол би Христэд итгэсэн гэж боддог. Үнэхээр онцгой хувь тавилангаа гүйцэлдүүлсэн гэж боддог. Тэгээ мэдээж тэгэхээр энд харж байна уу? Одоо бид нар яагаад өөр ухсаа болж төрөх ёстой юм бэ гэхээр Никодем бол фарисегийн фарисей. Юдэгийн юдэ. Тийм л учраас энэ бүр юдэчсэн ухаан санаа нь дахин төрөх гэдгийг ерөөсө хүлээж авч чадахгүй. Дээрэс нь Есүс Христ гэдэг 30 гаруйхан настай жоохон залуу хурж ирээд мужаа шүү дээ. Тэгээ хаа байсан Назараас төрсөн нэгэн хурж ирчээд өөрт нь ийм сүнслэг эмээг яриад байхад нөгөө юдэчсэн оюун санаа нөгөө нэг бүр хуйлчсан одоо энэ зүрх сэтгэл чинь ерөөсө тас хаалттай байгаад байгаа байхгүй. Тийм л учраас Есүс Христийн аврал нь би бол өөртөө тэгжил хэлэх үнэхээр дуртай. Намайг өөрөөс минь аварсан. Монгол хүнийг Монголоос нь аварсан. Солонгос хүнийг Солонгосоос нь аварсан. Тийм л учраас Христийн сайн мэдээ, хаанчлалын сайн мэдээ чинь одоо ингээд нэг тийм унтаа өхмөл байдалд орчоод шүү дээ. Хаана очисон тэр газартаа зүгээр л яг тэр газрын шиг болчдөг. Солонгос хүн бол солонгосчуулаад, монгол хүн бол монголжуулж хаяал, орос хүн бол оросжуулж хаяал. Тэгэл одоо орос хүнийхээ онцлогийг нэмэл, монгол хүнийхээ онцлогийг нэмэл. Тэгвэл Есүс Христийн амьдралыг бид нар харах юм бол тэр нэг удаа тахил өргөхгүйс салгалж чичрээл гүйжээв. Бид нар ерөөсөө тийм олж харахгүй. Ямар ч тийм үнэр байхгүй бүр. Тэгээд 3 жил хагасл тэр 12 хүнийг дагалдуулсан. За нэг нь бол урагч ойлгомжтой. 11 хүнийг тэр 3 жил гарангийн хугацаанд өөрийнхөө араас дагуулсан. Тэр 11 хүн бол яахаргүй ээж аваас төрсөн. Тэгтээ Христээр дамжуулаад дахин төрсөн байсан. Тэгээд тэр хүмүүс штэ Христтэй хамт явж байхдаа Мосегийн хуульд ерөөсө санаа тавиха болтлоо өөр угсаа бол чадсан байгаа байхгүй. 3 жил хагас штэ. Гэтэл бид нар сүмд хэдэн жил явж байгаа вэ? Одоо би гэхэд 98 онд итгэсэн гэх юм бол одоо бараг 30 жил болж штэ. Гэтэл тэд нар 3 жил болсон байхгүй юу? Тэд нар ерөөсө тэр Христийг хараад би бодохдоо бүр тэр өмнө нь сахиж байсан, мөрдөж байсан бүхэн нь ямар жоохон те одоо ерөөсө тэр Христээс өөр чухал юмгүй болтлоо тэд нар бүр ондоо угсаа жинхэнэ хаанд тахилчнаар жинхэнэ бурхны эзэмшлийн ариун ард түмэн болж хувирсан байгаа юм. Одоо миний өхөн хатан орилдог хашгираан гэх юм уу одоо бурхан руу хашгирдаг хашгираан бол аава бид нар энийг энэ хүүг энэ хүний бие дотор амьдарсан миний эзнийг таны хийсэн ажлыг одоо хэдий болтол бид нар ингэж сохор юм шиг, дүлий юм шиг одоо энэ фарисеучуд шиг, хуулийн багш нар шиг эсвэл одоо монгол хүн шиг, эсвэл одоо еврей хүн шиг хэдий болтол бид нар ингэж ач холбогдлыг алдагдуулж явах юм бэ? Эн чинь ерөөсөө сүм бий болох тэгэл олон мянган пасторууд төрж гарах, олон мянган удирдагч ахлагч нар бий болох сүмд орон тооны ажилчид бий болох, стафууд бий болох тухай ерөөсөө биш байгаа хгүй. Эн чинь одоо би өөрөө сүм аваад явж байгаа өдөртөө нөхөртөө хоёлаа ингээд сүм ахлаад явж байна. Эцсийн бүлэгт надад миний тэр хийгээд байгаа ажлаас ч илүүгээр тэр л амьдралаар амьдрах нь одоо миний
өдөр тутмын одоо хүсэл тэмүүлэл болж шít. Би Христтэй хамт амьдардаг, Христ миний дотор амьдардаг, Христ бит хоёр эцгийн дотор амьдардаг. Би ингэж хамт амьдардаг хэрнээл түүнийг таньж мэдж байгаа маань ямар жижигхэн, ямар бага юм бэ? Би бүр одоо энээс илүү ямаар байна. Энээс илүү гүн алхмаар байна. Тэгэхээр биднэрт нэг ийм тосшгүй нэг тийм ийм одоо бүр тасралтгүй асаж байдаг ийм зүтгэл бол зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Бид нар ингэж л анх итгэсэн шүү дээ. Одоо яг энэ л анхны эрмэлзэл одоо халуун зүтгэл биднийг одоо яг удирдаад яваасаа гэж би үнэхээр Бурханаас гойн залбирдаг. Бөгөөс бид нар зүгээр энэ Библийн хуудсуудыг зүгээр л одоо тийм уран зохиолын ном уншсан шиг уншаад тэгээд өөр хамгийн аймаар нь шүү дээ. Бид нар ингээд нөгөө монголчдсан тархиараа тайлбарлаа л яваад байна. Энэ чи манай монгол хүмүүсийн яс заншлаараа ингэсэн үг юм бэ штэ. Тэгээ бид нар энийгээ байна штэ. Үннийг ойлгож ингэж эндүүрнэ. Тэгээ бид нар бүр энэ буруу ойлгосон үннээрээ амьдрна. За тэгээд бүхэл үнэн гэдэг юм чинь бидний амьдралаас алга болж эхэлнэ. Энэ бол амар аюултай. Хүний бодлороо бид нар амьдарч болохгүй. Никодем заавал дахин төрөх ёстой. Дахин төржээж хаанчлалыг харна. Дахин төржээж бид нар ариунаас ариун руу орно. Дахин төрөлт байхгүй бол бид нар зүгээр л совд гэдэг хүн ямар үзэл бодолтой хүн, ямар үзэл бодлыг эцэгхээсээ өвлөн авсан яг тэрүүгээр л энэ Библийг тайлбарлаж эхэлнэ. Дэлхийд даяар олон худал иш үзүүлэгч нар, олон их мэддэг юм шиг боловч огт амьгүй номлогчд хар мянгаараа байгаад гайх юм ерөөсөө алга байна. Тэгээд энэ дахин төрөлтийн нууцыг бидэнд илчилж өгөөсөө энэ өнөөдрийн подкастыг сонсож байгаа хүн болгонд бидний хайрт Монгол ахын дүүст маань илчилж өгөөч гэж ариун сүнснээс үнэхээр гуйж байна. Бид нар дахин төрсөн Бурхны хаанчлалд дахин төрчөөд хүний ертөнцийн хүнийхээрээ сэтгээд өөрийнхөө тархиныхаа хэмжээнд сэтгээд үзэж харсныхаа хэмжээнд сэтгээд өөрийнхөө зөвхт байдал, өөрийнхөө үнэн дотор төөрөлдөж амьдрмааргүй байна. Яг энэ биднийг дахин төрүүлсэн сүнсний энэ хүч дотор амьдрмаар байна. Тэр үнэхээр ариун сүнснээс гуйж байна. Бидэнд энэ илчлэлтийг ариун сүнс өгөх болтугай. Энэ бол үнэхээр бидний амьдралыг өөрчлөх, ерөөсөө л оронгоор нь эргүүлэх илчлэлт байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд үргэлжлүүлээд хоёулаа Мосегийн хуулийг ярил л да. За Мосегийн хууль юдизмын бол суурь, одоо Израиль хүмүүсийн ерөөсөө л амьдралын зарчим, үзэл бодол, философи энэ бол Мосегийн хууль байгаа. За 613 зүйл ангитай. За тушаалтай гэж Библиэд байгаа. Энэ хуулиар нөгөө Израилийн мундаг багш нар маань, Фарисей, Садукей бүлэглийнхэн маань бидний эзэн Есүсийг, өөрийнхөө аврагчийг ял тулгаад цаазсан баг. Тэгээд Есүс хэд удаа наад Мосегийн хууль чинь бий байна гэж хэлсэн баг. Та нар энэ хуулиа ойлгосон бол намайг Месая гэдгийг таних байсан юм аа. Наад баримтлаад байгаа хуулиа та нар үнэхээр уншсан бол, үнэхээр мэдсэн бол би энэ Месая чи ирчээд байна гэдгийг та нар ойлгох байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ Есүсийг ерөөсөө энэ хуулиар өөрөө Есүс чи энэ хуулийн зохиогч байтал энэ зохиосон хуулиар нь шууд ялж жагаад цаацлаа ичиж байгаа байхгүй. Энэ Есүс болон энэ Мосегийн хуулийн холбоосын талаар та бас бидэрт ярьж өгөөч. Энэ нэг хүн ярьжсэн л да. Энэ одоо Арабын ертөнцид дайн дажин болж гэн, израилчууд байлдж гэн, израилчууд нь дийлэх юм уу, Иран дийлэх юм уу мэдэхгүй одоо ингээд байлдаад ингээд. Тэгээ нэг хүн хэлжээс. Үгүй израилчуудыг дийлэхгүй. Наад бол чин бүр амьд бурхны хүү ирцэн байхад зүгээр барьж аваад цовдлцсон хүмүүс бурхныг алж чадсан. Наад бол чин бол ерөөсөө дийлдэхгүй гэж хэлжсэн байхгүй. Тэгээ би бас тэрийг сонсоод нэрээ үнэхээр үнэндээ гэж. Тэгэхээр бид нар нэг зүйлийг бүр үнэхээр сайн ойлгох хэрэгтэй. Хууль нь өөрөө дутуу ч юм уу буруу биш. Энэ Мосегийн хууль гэхээс илүүгээр Мосед бурхан мэдүүлсэн хууль шүү дээ. Уг
автор нь уг зохиолч нь бол Бурхан өөрөө мөн. Тэгтээ хуучин гэрээнд Бурхан өөрийнхөө ард түмнийг амлсан газарт оруулахдаа та нар энэ хуулиар амьдраарай гэсэн. Хамгийн сонирхолтой одоо би заримдаа зүгээр бодоод одоо бид нар уулан дээр сургаалыг ярих юм бол тэр чигээр хууль ярьж байгаа шүү дээ. Мосегийн хуулийг ярьж байгаа. Тэгээд хүмүүс төөрөлдөд байна. Үгүй тэгээ одоо нэг болохоор хууль хэрэггүй л хий, нэг болохоор наад хууль чинь ариун штэ, сахих ёстой л хий. Ямар ядаргаатай юм бэ гэж тэгдэг. Тэгээ дахиад энд биднээсээ сэтгэлгээ айгүйх садаа болж байна. Бидний сүнс аврагдчиход байна. Бидний зүрх сэтгэл одоо ариусж цэвэршүүлэгдэх ёстой. Тэр үйл явцаараа явах ёстой. Оюун санаа маань шинчлэгдэх ёстой. Тэгвэл зүгээр сүнс аврагдаад болчдөг юм бол биш. Тэгэхээр Мосегийн хууль Бурханаас өгсөн учраас төгс. Тэгтээ хүлээж авсан хүмүүс нь төгс биш байсан. Гэмт мөн чанартай хിവэрэ байсан. Зүй нь бол тэд нар Бурхан минь ээ, таны хууль бол үнэхээр төгс юм аа. Гэхдээ би лав гүйцэлдүүлж чадахгүй юм байна. Би үннээ хэлье танд. Би чадахгүй юм байна. Яа гэвэл би төгс биш. Би нэг хуулийг сагсан ч би нөгөө дээр нь бүдэрнэ. Тэгэхээр та чаддаг болохын тулд намайг авраач гэсэн бол арай одоо тэгсэн бол яг болох гэдэг байгаа байхгүй. Гэтэл Израильчууд яасан бэ гэхээр Мосе хуулиа уншиж өгсөн. Тэд нар болж байна. Бид нар хийн. Бид нар биелүүлнэ. Чадна шүү дээ. Чадах юм чинь гэсэн байхгүй. Тэгээ тэд нар чадхаа болох хүртэл явсан. Тэгээд Есүс хурж ирсэн. Тэгэхэд тэд нар үгүй бид нар чадна. Энэ хуулийг чи бид нар бүр цээжилсэн. Бид нар чадна. Энэ хуулийг бид нар бүр ёстой нэрэ яаж чаддгийг Есүст үзүүлнэ. Гэтэл бид нар энэ хуулийн чинь өөрөө үзүүлэлт нь юу гэхээр хүнгүй та энүүгээр амьдрч чадахгүй гэдгийг мань харуулж өгсөн. Хүн нь өөрөө тийм байна. Би амьдрч чадахгүй юм байна. Надад аврагч хэрэгтэй юм байна гэж л хариулах хэрэгтэй байсан. Гэтэ мэдээж олон хүн хариулсан түүний тоонд би ч орж байгаа, чи ч орж байгаа. Харин энэ хууль гүйцэтгэх ёстой гэвэл гүйцэтгэх ёстой. Гэтэ миний лав хуучин мөн чанараар биш. Гэмт мөн чанараар биш. Би гэмт боолчлогдож байж ариун хуулийг гүйцэтгүүлээд явна гэдэг бол үнэхээр боломжгүй. Тийм л учраас Христ загалмай дээр үхээд миний бүх гэм нүглийг өөр дээрээ аваад миний гэм үйлддэг гмийн боолчлол дотор байсан тэр хүчийг нь устгаж хаяад тэгээд надад мөнх амийг өгсөн өөрөө миний дотор амьдарч байна. Одоо харин би тэр 600 гаруй зүйл ангитай хуйлууд миний хүчээр биш, миний дотор амьдардаг ариун сүнсний хүч чадлаар зүгээр биелээд л явчих واخгүй. Тэгэхээр бид нар одоо бол тэр хуулийн хэрэгжилт нь одоо миний дотор ороод ирсэн учраас би тэрүүгээр амьдрах боломжтой. Түүнээс биш бид нар Мосегийн хууль хэрэггүй юм байна шүү дээ. Тэгэхээр бол ер нь бол худлаа яриад хүн алаад хаяа сайхан одоо дээр мэрм хийгээл ингээл амьдраад байхад бол болно гэсэн үг юм байна. Тийм үү өнтер гэж бас болохгүй. Үгүй хууль бол ариун. Бурхан энийг сахин Есүс хэлсэн шүү. Цэг таслыг ч би авч хаяхгүй. Бүр тэнгэр газар нүүгээд алга болсон ч миний үг хിവэрэл байна. Энд чинь Есүс Христ өөрөө хэлсэн байхгүй юу. Тэгтээ гэмт мөн чанартай хүн энийг гүйцэлдүүлж чадахгүй. Үүгээрээ л ялгаатай. Харин Христ ирэнгүүтээ одоо та нар чадна. Яагаад гэвэл би ирлээ. Би амьдрна, би үхэн, би дахин амьлна. Би та нартай хамт амьдрна. Та нар миний дотор, би та нарын дотор бүгд хамтдаа эцгийн дотор амьдрна. Тэгэхээр хууль ерөөсөө хэрэгжээд явчихна. Биднэрт хуулийг хэрэгжүүлэх тэнгэрлэг хүч өгөгдсөн гэсэн. Бүр тэр байтугай энэ хууль юм байна, энэ хууль бус юм байна гэдгийг ялган тань бид нар. Тэгэл бид нар штэ одоо юу байхгүй юу да. Бид нар хуулийг хэрэгжүүлэхийн тулд бодоод тунгаагаал за бай зөө ингүүл зөв буруу юу гэхгүй эн чинь натуралаараа надаас хийгдэнэ. Би энэ Иохан намын 15 дугаар бүлгийн Есүс Христийн ярьдаг усан үзмийн мод, мөчөр, цэцэрлэгчийн тухай уншиж байхдаа бидний хүлээж авсан амьд чинь бидний дотор ороод би түүнтэй хамт амьдраад эхлэхээр органик хэлбэрээр, натурал хэлбэрээр ажилдаг тухай хараад бас үнэхээр алмаарч байлаа. Хин ч намайг чичлэхгүй. Хинт би өөрийгөө үстэл үснээсээ сулгаагаа зааш өнөөдөр би нэрээ хуйлаа биелүүлэх юм шиг гэхгүй. Бид нар зүгээр л тийм өндөр ёс суртахууны хэмжүүрт очиж байгаа байхгүй юу? Бид нар одоо
Одоо хэлдэг шүү дээ Есүс Христ. Эмэгтэй хүнтэй чи биеэрээ завхаараагүй байж болно. Зүгээр нүдэрээ завхаарсан байхтал чи хуулийг зөрчиж байна. Тэгэхээр бидний нүд хүртэл өөрөөр хардаг болох нь шүү дээ. Ийм болчиход байхад чи би яагаад дарчлах ёстой гэж дээ нэг хуулийг биелүүлэх гэж зовоод шаналаад ариун сүнсээ надад хүчийг өгөөч. Бид нар зарим одоо би сүүлийн үед энэ залбиралдаа туйлын янамгаа хандаад байгаа. Аава бууж ирээд надад өөрийгөө харуулъя. Юу гэсэн үг юм бэ? Миний дотор амьдарч штэ. Би өөрөөсөө илэрхийлэгдэж байгаа тэр эцгийгээ би таних ёстой штэ. Ариун сүнс минь та яг одоо бууж ирээд надад энэ гмийг үлдэхгүй байх хүчийг өгөөч. Энийг бол итгэдэггүй хүн бол хилээд аврагддаг байгаа. Харин бидний хувьд бол ариун сүнс бууж ирдгээ ирээд миний дотор 2000 жилийн өмнө буугаад ирсэн. Одоо миний дотор амьдарч байна. Цөмөрөө энэ бодолтой дасаад энэ бодлоороо бүр амьдраад тэгээд юу болохыг харъя л да. Эн чинь органикаар явагдах байхгүй. Эн чинь бүр зүгээр натуралаараа явагдах хэрэгтэй. Тэртээ дэргүү чи ингээд бохир заваан юмн дотор оронгуудаа эсвэл чамаас гарч ирвэл тэртээ дэргүү чи сэжиглэн эн чи яавч чамаас биш юм байна гэдэг чи мэдэн чамд хэлхийн тулд Тэнгэрээс Христ дахиж бууж ирэх шаардлагагүй. Чи зүгээр л мэднэ. Тэгээ чи зүгээр л гимшин. Чи зүгээр л натурал ахгүй юм чинь. Тийм учраас Мосегийн хууль бол төгс. Харин одоо бид нар гим нүглийн хүчийг миний дотор хугалсан Христийн ажлын улмаас ариун сүнсний хүчээр бид нар энэ хуулийг гүйцэлдүүлэх боломжтой болсон бөгөөд бид нар гүйцэлдүүлэх болно. Тэгээд энэ сонсогч нартай сонирхуулаад хэлэхэд BYU гэдэг Америкийн шашин судлалын төвөөс Мосегийн хуулийн зорилго нь юу байсан бэ гэдэг ийм тодорхойлол бичсэн байгаа хгүй. Энийг би уншаад өгье. Үнийг төгс байх чадваргүй, төгс төгөлдрийг гүйцэлдүүлэх чадваргүй гэдгийг онцлон мэдүүлж, хүнд аврагч хэрэгтэй гэдэг эцсийн дүгнэлтэнд хөтлөх нь Мосегийн хуулийн зорилго байсан юм а гэж тэр судлаач нар тодорхойлсон байгаа хгүй. Тэгээ энэ бол үнэхээр ястад тасарсан тодорхойлолт байсан. Тэгээд бас сая тантай ярьж хахад ингэж ойлгогдож байна л доо. Есүс өөрөө хэлээд байгаа ш. Би тэр хуулийг чинь гүйцэтгэл нь биелэл нь байна гэж хэлээд байгаа ш. Тэгэхээр тэр Есүс миний дотор ороод ирэхээр тэр хууль чинь өөрөө миний дотор ороод ирчихэж байгаа байхгүй. Одоо бид нар энэ Мосегийн 613 зөвлөл ангитай энэ хуулийг уншаад цээжлээд нэгэнгүү цээжлээ юу? Мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Анахгүй. Гэтэл одоо нөгөө хууль өөрөө миний дотор ороод ирсэн учраас түрүүн таны хэлснээр зөрчигдөөд ирэхээр миний дотор зөрчичлөө гэдэг сигнал нь ороод ирэх нь. Яг тэгэхээр тэр хууль чинь дотор ороод ирж байгаа учраас хууль зөрчөөд биш. Тэ? Тэр энэ бол надад үнэхээр Бурхны энэ дизайн бол амар ухаалаг, төгс, бүр ямар ч алдаа мадаггүй, ямар ч юм юугүй одоо тэр ийм зөрчилгүй ийм гоё дизайн хийсэн байгаа байхгүй юу? Үнэхээр гайхалтай. Хүн өөрийнх нь дотор дохио асаад ирж яхад одоо энэ ч одоо ерөөсө ямар ч тасарсан одоо технологитой улс үндэстэн дотор ч юм байхгүй шүү дээ. Хүн нэг юм дотор нь болохоо байлаа дохио өгдөг. Мэс чанар зүгээр л дохио өгдөг. Тэгээ би тэрийг зөв болгодог. Энд ерөөсөө ингээд л одоо бурхан минээс та хилээд өгөөч, буугаад ирээч, хажууд байгаач, надаас зуураач, би танаас зуурыг гэдэг юм байхгүй. Бид нар бүр тэгтлээ нэг тэр хууль миний дотор байгаад байна шүү дээ. Тэгээ зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Үгүй би тэгтээ ингээд тэр миний дотор байгаад байгааг мэдэхгүй байна гэдэг. Үгүй мэдхэд туйлын амархан. Би одоо бол бурхан миний дотор байгааг би ярьж байгаа үгээрээ мэддэг. Яг л би хүн гэдэг утгаараа би ийм үгсүүдийг ярихгүй, надад ийм мэдлэг байгаагүй бөгөөд ямар ч сургууль надад энийг өгч чадахгүй. Би ярьж байгаа мэдлэгээ хараад би өөрөө гайхдаг. Өөрөөр хэлбэл тэр миний дотор одоо амьдарч штэ. Зүрхнийхээ бялхлаас ам минь ярьж байна. Миний юмсыг харж байгаа хараа маань надад урд нь байгаагүй. Миний хүмүүстэй харьцаж байгаа харьцаа надад урд нь байгаагүй. Энэ бид нар түүнийг надаар дамжуулаад хүмүүст хүрж, надаар дамжуулаад хүмүүс рүү харж, надаар дамжуулаад ярьж байгааг бид нар одоо харах бүрэн боломжтой байхгүй. Тийм л учраас бид нар өдрөөс өдөрт өөрийгөө улам ингэж хоосолж, миний гих юм цухалцахгүй гэдэгт
маш их санаа тавьж энэ яагаад чухалцдаг вэ гэхээр дахиад нөгөө даддсан хэв маягаас гарч ирдэг. Зарим хүмүүс асуудаг л дээ. Би уг нь аврагдсан мөртлөө ингээд хуучин юмаа хийгээд ах юм аа ингээл одоо хүн амтан муулчаад ах юм. Би одоо эсвэл би одоо ингээл нэг хомоо ярьчаад ах ингээд гэдэг. Эн чинь гмийн хүч таны дотор хүчтэй ивэрэ байгаа юм ерөөсөө биш. Энд чинь нөгөө эд эрхтнүүд чинь нөгөө гимд үйлчлсээр байгаа бүр сурцсан. Тэгээ нөгөө Саул хийвэл тэрийг хийх гэдэг байгаа байхгүй юу? Харин бид нар энийг яах ёстой вэ гэхээр шин дадалд одоо хэлбэржүүлэх ёстой. Ариун сүнс бидний дотор амьдарж байгаа шалтгаан бол Ром 8 дугаар бүлэг дээр бичсэнчлэн Есүс Христийн дэлхий дээр амьдарсан амьдралыг нь Бурхан яаж биежүүлж, яаж хэлбэржүүлжсэн шиг яг тэр замаараа бидний амьдралыг хүүгийн дүр төрхийн дагуу, хүүгийн мөн чанарын дагуу хэлбэржүүлэн биежүүлэхийн тулд амьдарж байгаа. Та бит хоёр бол одоо яаж амьдарж байна гэхээр хүүгийн дүр төрхийг илэрхийлэн харуулж амьдрах амьдрал дотор л хэлбэржиж яваа хүмүүс гэсэн үг. Заримдаа харагдана, заримдаа харагдахгүй. Яагаад гэвэл энэ үйл явц болж байгаа учраас. Гэтэ би бол үнэхээр сүүлийн үед туйлын их баяр хөөртэй одоо байгаа шалтгаан бол би өөрөөсөө маш их харж байгаа. Хүмүүс хэлэх байх л да ёо за бүр өөрийгөө магтаад байдаг шүү. Үгүй эсэргээр надаас ийм гарахгүй байхгүй юу? Би чи өөрийгөө хэн байсныг мэдэн шүү дээ. Эсэргээр би бүр туйлын баяртай байгаа. Миний эзэн өөрийгөө ийм өргөн далаацтайгаар илэрхийлж агаад тэрний тэр хайр нь яаж урсаж гарч ирж байна. Тэр хүмүүс рүү яаж хард. Надад бүр их сонирхолтой байгаа. Бас маш их бахархаж байгаа би. Хэрвээ би биегээрээ байсан бол гэж бодохоор бас их аймаар байгаа гэх юм уу. Тэгэхээр та бит хоёр бол үнэндээ Петр энийг юу гэж хэлсэн бэ гэхээр ямар ч муудах алт мөнгнөөс илүү үн цэнээр худалдаж авсан юр бусын амьдралаа гэж хэлсэн байна. Ямар оновчтой вэ? Тэгээд Христийн илчлэлтийн талаар ярихад одоо энэ Иохан номноос ингээд жишээдэд уншиж хахад хүмүүс нөгөө Есүсийг янз өөрөөр дуудаж байгаа нь надад их сонирхолтой санагдсан л да. Жишээлбэл Никодимус болохоор Есүсийг багшаа гэж дуудаж байгаа. Иохан болохоор баптизм хүртээгч Иохан болохоор Есүсийг энэ бол Месая ертөнцийн нүглийг үүрэх Бурхны хургийг харахтун гэж хэлж байгаа. Тэгтээ нэг сонирхолтой Иохан Баптист Есүс хоёр бол үеэлүүд байсан. Ойрох штэ. Хоёр ээж нь Иесусийн хүүхдүүдийн ойрын үеэлүүд. Тэгэхээр Иохан Есүсийг таньдаг байсан урд нь. Тэр чинь хоёулаа үеийн залуучууд. Тийм штэ. Гэхдээ яг тэр Есүсийг баптизм хүртээд Иохан ингэж хэлсэн ба. Би Есүсийг баптизм хүртэхэд Тэнгэрээс тэр дуу хоолой гараад ариун сүнс тагтаамын түн дээр бууж ирээд энэ нөгөө Месая чинь шүү гэж надад хэлсэн гэж байгаа. Илчилсэн. Тэр хүртэл Иоахны хувьд Есүс зүгээр л үеэл Есүс байсан. Яг үнэ. Тэр илчлэлт ирэхэд Месая байна гэдгийг Иохан би таньсан гэж хэлж байгаа. За тэгээд Петрт бас тэр илчлэлт ирж байгаа тий. За Иохандын одоо энэ ихний хэсэг 1-р бүлэг дээрээс Иохны Есүсийн талах илчлэлтүүдийг бид нар авч. Тэр бол гэрэл, тэр бол айн байсан, тэр бол ертөнцийн суйраас өмнө байсан Бурхантай хамт байсан гэл. Энэ илчлэлт бидний Бурхныг хэн гэж таних вэ гэдэг тэр одоо илчлэлт чинь бидний Бурхантай харилцааг тодорхойлдог маш чухал зүйл байгаа байхгүй. Тэгэхээр би түүнийг хэн гэж ойлгосон бэ? Яг тэрүүгээрээ л түүнтэй харьцах гээд байгаа байхгүй тий хандах гээд. Хэрвээ Есүс миний хувьд зүгээр багшин болвол би Есүстэй арай өөр харьцсан. Тэр миний аврагчин бол би түүнтэй шал өөр харьцсан. Тэр миний хангагчин бол би түүнтэй хангамж авах гэж харьцсан гэх мэтчлэн тий. Тэгэхээр энэ бас нэг сонирхолтой юм нөгөө Зебедийн хүүгүүд бол Есүсийн үеэлүүд байх магадлал өндөр гэж судлаач нар үздэг. Яагаад тэгэхээр үздэг юм бэ лээ? Яагаад тэгэхээр Саломе гээд ээж нь Маригийн одоо ихч одоо хамаатны хүн байсан гэж байгаа. Антин байсан. Тэгээд Лук номон дээр болохоор тэр Есүсийн загалмай өмнө байсан эмэгтэйчүүдийн нэг нь Саломе гэж хэлсэн бол дараа нь Марк дээр
тэр эмэгтэй бол Иесусийн аант буюу наагцэгч нь байлаа гэж хэлж байна. Тэгэхээр Иесусийн үеэлүүд байсан бах гэж судлаачид үздэг юм байлээ. Тийм учраас тэд нар зоригтойгоор ээж нь танаа үеэлч юм чинь хамаатай юм чинь арын хаалгадаад та хоёр одоо ийнхаа давуу талыг ашиглаад хаанчлалынх нь баруун зүүн гарталт нь суучхаа гэж хэлсэн бахаа гэж судлаач нар үздэг юм лээ. Тэгэхээр бидний нөгөө Христ хин гэж харж ийн гэдэг чинь миний бодлоор л айгүй олон юм шийдээд байгаа юм шиг надад. Айгүй олон харилцаануудыг зохицуулаад шийдээд байгаа юм шиг надад санагдсан. Эндээс уншихад тэгэлгүй яах вэ? Гарцаагүй шүү дээ. Нэг Америк эрдэмтэн бас би нэрийг мартчихжээ. Тэр бас бичсэн байсан. Есүс Христийг өндөр ёс суртахуунтай одоо багш байсан гэж үзэх нь өөрөө утгагүй юм аа гэж. Ерөөсөө хүн төрлөختөнд Есүс Христ бол аврагч. Тэр багшилж байсан, зааж байсан, сургаж байсан, эдгэж байсан. Энэ бүхнээс ч илүүгээр түүний үндсэн мөн чанар, үндсэн одоо бидний хүлээж авж байгаа тэр нэр бол аврагч, тослогдсон нэгэн байгаа байхгүй. Есүс Христийн эдгээдэг, Есүс Христийн чөлөөлдөг. Энэ бүхэн чинь тэр аврагчаас гарч ирж байгаа л одоо ажиллагаанууд байгаад байгаа шүү дээ. Одоо би жишээлбэл Христэд итгээд бараг 30 жил болж байна. Одоо Христийг таниад ханахгүй л явж. Надад одоо ямар л олон талст байдгийн Христийг танихад хичнээн олон одоо нэрүүд байдгийн би бүгдийг л мэдхийг хүсэж байна. Тэр зөвхөн намайг эдгээдэг байхад нь би ханаад явмааргүй байна. Эсвэл тэр намайг хангалахлаар нь баярлаагүймээр байна. Энэ үндсэндээ бидний итгэлийн суурийг, авралын суурийг тэр чигт нь хөдөлгөх ёстой. Зарим хүн бол муухай аашнаасаа салахын тулд Есүс Христэд итгэсэн. Тэгээ Есүс Христ бол үнэхээр миний ааш занг зас. Би бол Есүс Христ хүний аашиг засахын тулд ирсэн гэж би бод итгэдэггүй. Зүгээр тэр хүн магадгүй одоо сайхан орчинд ороод, сайн хүмүүстэй харилцаад өөрөө ирэхгүй л сайн нөлөө гэдэг чинь сайн шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр хүмүүс яаж тийм учраас бид нар сайн мэдээг тараахтаа чи сүмд яваа, Есүс Христэд итгэчихээ. Тэгэх юм бол чи өрнөөсөө салнаа. Чи өвчнөөсөө сална. Миний эзэн зүгээр эдгээгээл өгчнө. Бид нар ийм юм ерөөсөө Библи дээрээс хаач харахгүй байгаа. Христ үргэлж онцгой ажилдаг байсан. Христ үргэлж онцгой хүрдэг байсан. Тэр ерөөсөө хүн болгоны араас илдээл чи надад итгэжээч. Тэгэх юм бол би чамаа шудраг болгож өгье. Тэгэх юм бол би чиний аашиг засч өгье. Тэгэх юм бол цус алдахыг чинь болиулж өгье. Ерөөсөө тэгж байгаагүй. Тэгээд ч тэр хүмүүс хамгийн сонирхолтой нь сохор байсан хүн Христийг эзэн минь ээ гэж дуудаж байгаа шүү дээ. Тэр өөрийнх нь нүдийг нээхэд тэр зүгээр эзэн минь ээ. Тэр үнэхээр таг сохор шүү дээ тэр чинь. Гэтэл зарим нь багшаа гэж дуудаж байгаа. Тийм учраас энэ бол сайн мэдээний амин сүнс нь өөрөө Христ бол аврагч. Бурхан хүн төрлөختнийг аврахын тулд түүний авралын төсөл нь Есүс Христ байсан. Бурхан хүн төрлөختнийг аврахад ямар ч арга зохиож болно. Гэхдээ Бурхан хүүгээрээ дамжуулаад тэр авралыг хийхээр төлөвлөсөн бөгөөд тэр төсөл нь амжилттай хэрэгжсэн. Тэгэхээр Есүс Христ бол аврагч. Бусад бүх зүйл бидний амьдралд хийж өгсөн сайн сайхан бүх зүйлс нь өөрөө Бурхны сайн сайхнаас гарч ирдэг. Түүнээс Есүс Христ бол зүгээр л нэг эдгээгээл тэгэл нэг хөөрхөн нэг айлыг бас саятайхан байр савнд оруулж моруулаад нэг айлыг хүүхдийг нь гадаад мадаад тэгэхээр энийг бол хүн бол хийчэндөө зүгээр зүтгэхэд бол хүн хийдэг л гэж боддог. Харин хүн хизээч өөрийнхөө угшлыг, өөрийнхөө угсааг, өөрийнхөө гэмт мөн чанарыг ямар хичнээн 100 сая жива төгрөгөөрч засаж өөрчилж чадахгүй. Тэрийг л Христ хийсэн. Тэгтээ тэр зөвхөн гэмт мөн чанарыг маань одоо эвдээд надад Тэнгэрлэг хүний мөн чанарыг суулгаад зогсоогүй. Тэнгэрлэг хүний жишээ өөрийнхөө мөн чанарыг суулгаад өөрөө миний дотор амьдраа зогсоогүй. Надад бүр Бурхны хүүхэд байх эрхийг өгөөд. Тэгээ би бүр ааваа гэж дуудаад тэгснээ бүр Бурхны өв залгамжлагч болоод тэгэнгүүтээ бүр энэ амьдарч байгаа дэлхийгээ өвлөөд тэгэнгүүтээ би бүр тэнгэрүүдийг өвлөөд. Гэхдээ одоо эн чинь одоо юун эдгээгч юун багш энтрээс чинь бүр хамаагүй хол давуу одоо ийм ажиллагаа байгаа даа байхгүй. Тийм болохоор
зарим хүмүүс яагаад ингээд аврал дотор ерөөс урагшилж өгдөггүй вэ гэхээр маш буруу суйвтай л байна да гэж би боддог. Тэр Есүс Христ бол огт өөр. Тэр бол тис өөр бидний бодож байгаагаас. Тий. Тэгээд энийг уншиж байхдаа надад тийм бодол асуулт төрж л байсан. Би ер нь яагаад аврагдах ёстой? Би яагаад Христэд итгэх ёстой? За хин нэг одоо итгэж биш хүн надаас асуултаа. За би тэр Христчтэй итгэе яагаад итгэх ёстой ингэж асууя. Тэгвэл би юу гэж хэлэх вэ гэж надад бодол төрж исэн. Тэгээд би бодсоор ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр бид нар яагаад Христэд итгэх вэ гэхэд энэ бидний бурхантай эвлэрэх цорын ганц зам. Тэр яагаад бурхантай эвлэрэх гээд байгаа юм гэхээр одоо бид нар түүнээс гарсан байхгүй. Угаасаа түүнээс гаралтай. Тэгэхээр тэр нөгөө ихээсээ их сурвалжаасаа амиасаа холтсноос болоо одоо өнөөдөр дэлхийн ертөнцийн ёс суртахууны дороотл үнэхээр бүр эцэстээ хүрцээ, оргилдоо хүрцээ. Яагаад ингэж амар харамсалж байгаа? Энэ бидний бурхнаас хэр холтсныг илрэл байхгүй хүн төрлөختөн. Бурхнаас хэр холтсныг илрэл. Бид нар түүн рүү ойртох тусам эргүүлээд анхдагч мөн чанар маань сэргээгдээл байна. Нөгөө нэг жинхэнэ хүн гэдэг бүтээгдсэн мөн чанар. Тэгэхээр надад тэгж ойлгогдсон. Бид нар яагаад Христэд итгэх вэ гэхээр тэр эцэгтэйгээ намайг бий болгосон нэгэнтэй эргэж холбогдох миний цорын ганц арга бол Христ байгаа байхгүй. Тэнд би холбогдчихж яг л хүн одоо нөгөө ээж ааваасаа төрөөд ээж автаа холбоотой байдаг шил бидний ресурс чинь их сурвалж маань л тэр бурхан байхгүй. Ерөөсөө амийн маань их сурвалжтай амьд байгаа шалтгаан маань. Тэгэхээр тийшээ бид нар холбогдохын тулд л Христэд итгэж байгаа байхгүй. Тэгээд Христэд би одоо итгэцэн юм чинь болоо гэж боддог бодол бидний дотор маш их байна. Христчдийн дотор. Одоо би ингээ итгэцэн юм чи одоо болоо аврагдсан деважинд очих нь тодорхой. Гэтэл энэ хүмүүсийн Христийг хүлээж авч байгаа байдлыг ингээд Христтэй алхаж байгаа алхааных нь ялгаатай байдлыг харахад хэр их Христийг мэднэ, Христийн талаарх илчлэлт хэр их ирнэ, төдий чинээ алхаа нь хүчрэхэг байгаа байхгүй. Алхаа нь одоо үнэхээр тэр нэг зоригтой, зориулалттай нэг байтай очих байгаад ш. Тэгэхээр энэ эрэл хайгуулыг энэ тэмүүллийг зогсоочих юм бол би аврагдсан одоо болоо гэд цаашаа түүнийг таньж мэдгээ болчих юм бол бид нар яг л бидний одоо бурхантай амьдрах амьдрал харамсалтай нь ямар ч ялгаагүй зүгээр л юм үлбгэр шалбааг нь усшил ийм л байдалтай болох юм байна л та гэж надад юу н санагдсан. Тий. Би бүрэн санал нийлж байна. Христэд өөрт нь байсан тэр зүтгэл одоо бидний дотор уг нь бол байгаа штэ. Христийн тэр эцгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхэд тэр загалмаараа зүтгэж байгаа тэр зүтгэл. Тэгээд тэр зүтгэлийг гүйцэлдүүлээд тэгээд үхлээс дахин амьсан тэр Христ. Тэр зүтгэлтэйгээ юутай хийдэг юм миний дотор амьдарч байгаа байхгүй. Тэр одоо энэ эцсийн цагт амьдарч байгаа хүмүүсээс одоо энэ зүтгэл бол хорогдоод байна л да. Энэ тэгээд их аймаар юм байна. Одоо зүтгэл, итгэл энэ төр чинь болохоор миний дотор байжгаад би хадгалж хамгаалахгүй болохоор ингээд яг нэг хаа нэгтгээс нэг хулгайчийн гар орж ирээд ингээ хулгайлаад байгаа юм шиг ингээ багасгаал байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ би өөрийгөө бүр хин гэдгээ ч мэдхээ байгаад. Тэгээ Есүс хэлж байгаа чи бүр энэ ертөнцийн жирийн хүмүүс шиг ч биш. Бүр тэднээс ч адг юм болно. Чи ямар ч амтгүй болно. Хүмүүс бүр чиний дээгүр гიშгэлнэ. Бүр эн чинь ямар аймаар юм бэ? Би итгэдэг юм чинь бас арайч тэгэж улны болохгүй байхаа гэж бодохгүй. Христ өөрөө хэлсэн чи бүр улан дор байна. Чи амтгүй болно. Тийм учраас бид нар ингэж хулгайд юм алдаад байна л гэсэн үг байхгүй юу? Хулгайд алдаад энэ зүтгэлж байхгүй юу ч байхгүй. Ер нь бол хамгийн тийм харахаар нэг тийм готармаар нэг туйлын шаналмаар гашуун үнэн юу вэ гэхээр итгэдэг байсан. Тэгээд одоо ингээд бүр өөрийгөө юу хинж гэж хэлэхээ мэдхээ байцсан. Бүр ийм болцсон хүмүүс одоо зөндөө биш. Хөө мэдгүй. Тэгэл уг нь тэгээ сүм өмд явдаг л байсан. Тэгэл одоо бөөмэд гэл одоо нэг ийм сонирн болцсон. Тэгэд одоо үнэхээр бурханд итгэнэ гэдэг бол
Зүгээр явахтай тэгэл явж байгаа л итгээл тэгжсэн явахтай тэгэл хаяал гэл. Энэ тийм гутал хувцас ч юм уу эсвэл одоо тийм юм огт биш л дээ. Энэ бол үнэхээр огт өөр амьдрал, өөр ертөнц одоо би зүгээр л боддоо шүү дээ. Энэ итгэл үнэмшил, энэ хайр, энэ их Бурхныг таньж мэдэх энэ зүтгэл ийм бүхэн байдгүй бол миний амьдрал ямар аймаар уйтгартай, ямар хачин одоо тийм нэг амьдрал байх болсон бол доо гэж бодохоор бас дотор нэрээ бас шүүт даад шүү. Тэгэхээр ариун сүнс бидэрт Христ хэн болохыг үнэхээр илчилж өгөөсэй. Улам гүн илчлээсэй. Илчлэлтүүд нь улам арвижаасай. Тэгээд энэ нөгөө 5 тал 2 загсаар Есүс хүмүүсийг хоолсны дараа нөгөө хоолсон хүмүүс нь дараа нь Есүсийг хайсаар агаад олоод очсон байдаг шүү дээ. Тэгээд Есүс хэлдэг та хоол идэж цадсан болохоор намайг дагаад олоод ирвөө. Одоо ингээд ялцрах муудах хоолны араас биш харин мөнх тэр хоолны араас мөшгөө гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр Христэд итгэхдээ юуг мөшгөж байгаа юм бэ? Юуг хүлээж, юунд найдаж, юу гордож түүнийг мөшгөж байгаа юм бэ гэдгээ эргцүүлэн бодъё. Ариун сүнснээс гуй. Тэр биднэрт Христийг тэр сэнтий заларч байгаа дахин амьсан сүр хүчит нэгнийг болоод түүний хийсэн загалмайн ажил, бидний дотор хийсэн ажил. Энэ бүх ажиллагаануудыг одоо сая бид хоёр ярихад л дахин төрөлт гэдэг энэ ойлголт, энэ илчлэлт бидэрт ямар чухал байна вэ? Энэ бүхнийг ариун сүнс бидэрт илчлээсээ нөгөө талаасаа бид нар хүсэхгүй бол, бид нар хайхгүй бол, тэрийг мөшгөхгүй юм болвол илчлэлтээ ирэхгүй байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгээ энэ Христийн одоо Иохан номыг уншиж хахад Есүс Христийн амьдрсан амьдрал нь өөрөө би яг ингэж амьдрна гэдгийг маань надад зүгээр л кино үзэж байгаа юм шиг харуулж өгдөг. Өршөөл яаж ажиллах юм? Хайр яаж ажиллах юм? Одоо уучлал яаж ажиллах юм? Шудраг ёс яаж ажиллах юм? Есүс Христ энийг өдөр тутмынхаа амьдралаар харуулж ирсэн. Христийн одоо тэр үйлдэл дээр баригддаг эмэгтэйг уучлж байгаа хэсэг байгаа шүү дээ. Одоо тэр бол хэний ч санаанд ороогүй тийм шийдэл байсан. Хэний ч санаанд ороогүй. Хүмүүс яг уу ярьдаг л та. Гэхдээ газар яг юу бичээд байсан юм бол мэдэхгүй. Одоо газар юу бичижсэнийг эзэн маань л мэдэх бах та. Зөвхөн миний намайг хамгийн гайхшруулдаг юм болохоор би үнэхээр бахархсан байхгүй юу. Танаас нэр ямар гайхалтай энгийн юм шиг мөртлөө ямар гоё одоо эргэлтэй тэр чи боддоо тэр эмэгтэй бол түүний хувьд тэр өдөр эцсийн өдөр байсан. Энээс цаашгаа одоо эцсийн өдрүүдэд бид нар амьдарч байна. Тэгвэл тэр эмэгтэй эцсийн өдөртөө ирсэн байхгүй юу? Тэр эмэгтэй бол одоо би чулуудуулаад одоо зүгээр хэр удаан давчилж өгөх юм байгаа. Тэр л байна. Түүнээс өгөхгүй байх, намайг өршөөч арга байдгүй байх тийм байхгүй шүү дээ. Тэр чинь бол өгөх нь тодорхой байгаа. Тэг чи боддоо өгөх нь тодорхой. Тарчилж өгөх нь тодорхой. Хог шиг амьдрсан нь тодорхой. Тэгээд нэг залуугийн өмнө өөрийг нь авчирсан. Тэгээ бүгд түүнийг жигшсэн. Тэгээд асууж за та хэлтэй одоо энэ нэмэгтэйг бид нар барьчлаа штэ. Магадгүй тэдний өөрсдийн албаар нёгийгээ явуулаа биз чи очоод цаадгаагаа худалдаж аваад тэгээ яг та хоёрыг үйлдэл дээр чинь барих юм ба. Нөгөө хүнийг бол огтхож шүүхгүй штэ. Ганцхан тэр эмэгтэйг Есүс Христийг барихын тулд. Тэгэхэд Есүс ёо би үнэхээр гайхалт. Есүс хэлж байгаа ш. За тэгвэл та нарын хэн гим нүгэлтэй эхлээд энэ нэмэгтэйг чулуудаа. Тэгээ мэдээж хэрэг тэд нар чинь бас гим нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөө тэд нар яваад өгөхөд Есүс асууж байгаа юм. Чамайг хэн ч яасан чгүй юу? Тэг эмэгтэй хэлж байгаа ш. Намайг хэн ч яасан чгүй. За тэгвэл одоо би ч чамайг одоо шийтгэхгүй. Чи яв харин гин бити үлдээ. Ганцхан бурхан л ийм гайхалтай ухааныг хэлж гаргаж чадна. Гэхдээ би чадна яа гэвэл миний дотор тэр амьдрдаг учраас. Ингэж бодохоор би бүр амар амьдрмаар санагдаад байгаа. Бүр үнэн хорхоо хүрээдүр ямар гоё нэгүүлсэн хүн лөө очиж байна. Иохан номын 1-р бүлэг дээр байгаа. Есүс Христийн дээр сүнс хэмжээшгүйгээр оршоод Есүс Христ өөрөө үнэн ба нэгүүлслэр дүүрэн байсан. Өөрөөр хэлэх юм бол би ч чамайг шийтгэхгүй.
тайван явж амьдр, нүгэл бити үйлд гэдэг энэ хідэн үг тэр эмэгтэйд нүгэл үйлдэхгүй амьдрах нэгүслийг нөхчөж байгаа байхгүй юу? Үнэн нэгүсэл хоёрыг зэрэг өгцөн. Тэр эмэгтэйгээ амьдр, тэр мэдгүй зүгээр төсөөлөд бодоход тэр эмэгтэй тэр өдөр амиа бэлэг мэт буцааж авч байгаа хгүй, мөнх амийг буцааж авч штэ. Тэгэхээр зэрэг энэ одоо бидний бурхан ийм л бурхан. Тэр биднийг одоо үнэхээр тэр ерөөсө бидний бодоод байгаа шиг биш ээ. Одоо би сүүлийн үед ингэж боддог боллоо. Одоо бид ингээл хүмүүстэй харилцаад явж байгаа, ингээл нөхөрлөөл явж байгаа, эсвэл уулзаал явж байгаа. Ер нь бол Христэд итгэдэг хүмүүстэй харилцаж байгаа харилцаа, одоо бид нартай харилцаж байгаа, эсвэл би тэр хүнтэй харилцаж байгаа харилцааг харахтаа хүн ер нь бурхантай хэр ойр байгаа юм бэ гэдгийг таньж бас болох юм байна гэж би бодсон. Хэрэг бид нар үргэлжлэл хэнийг буруутгадаг бол тийм шүү дээ, би чамд хэлээлсэн биз дээ. Чи тэгээд би чи санаж байна уу? Би яг чи дугаа байж та. Би яг тэр өдөр чи санаж байна уу? Чи би бүр чамд хэлсэндээ монгол хэлээр би итгэе гэж хэлсэн. Гэтэл чи чинь зүгээр өстой миний үгийг таах. Яг л тэр хүн л их чухал байна л да. Миний үгийг таахгүй чи өстой зүгээр ингээл одоо чи хаар. Тэг би боддог байхгүй юу? За. Миний зүрх юугаар бялхах чинь тэрийгээ л ярьдаг юм байна. Өөрийнх нь зүрх буруутгалаар бялхдаг учраас бид нар бүх хүнлөө энэ буруутгалын шүлсийг цацдаг. Чамд хэлээ өстэй. Харин бурхан ингэдэггүй. Бурхан бидэнд ингэдэггүй. Тэр бидэнд харин энийг мань зүв болгож өгдөг. Тэгээд дахиж тий үлдээгдэг. Тэр зүв болгож өгж байгаа намайг гимшүүлдэг. Ром хэлж байгаа шүү дээ. Ром намн дээр бурхан биднийг загнаж ирээд, шийтгэж ирээд бид нар гимшдэг юм биш ээ. Харин түүний хайр инэрл нь яагаад намайг хайрлаад байгаа юм бэ гэж би гайхаад бүр хайр инэрлэлт нь бүр алмаархтаа би өөрөө ирэхгүй гимшдэг. Одоо энгийн хэлээр хэлэх юм бол тэгэхээр түүний инэрл хайр нь бялхах тусам хүн өөрийнхөө үйлдэл, гаргаж байгаа авир, ёс бус байдал, энэ хатуу зүрх сэтгэлээсээ ичдэг, ичхүүр төрдөг. Тэгээд бид нар гэмшдэг, намайг үнэхээр уучлаарай. Ямар ч уучлал хүлээж авах зохисгүй юм хийж яхад таны хүүгийн уучлал ажиллаж байгаа нь ямар сайхан бэ? Та намайг уучлаач. Тэгээ Христийн энэ хүмүүсийг эдгэж эсвэл зүгээр ярилцлагууд энэ тэрийг харж байхад нэг талаасаа үнэхээр гайхалтай. Бурхны хүүштэй газар дээр бууж ирээд Мосегийн хуулийг зүгээр биелүүлээ явж шít тэр 30 гаруй настай залуу. Нөгөө талаасаа бас юун гайхшруулж ийнэ гэхээр би ийм болж байгаа гэж бодохоор л бүр үнэхээр гайхширдаг. Ямар гоё вэ? Би ингэж амьдрна. Бүр улам л Христ төв төрхтэй болохоос улам л бүр өөрийнхөө өөрчлөлтийг бүр улам л одоо ингэж бүр биш тэгсэн ядан хүлээж одоо тий ямар гоё энэ миний амьдрах хувь, энэ чиний амьдрах хувь, энэ Христээр дуудагдсан хүн болгонд амьдр гэд өгсөн хувь нь байгаа байхгүй. Бид нар ингэж л энэ газар дэлхий дээгүүр амьд явдаг, амьдардаг, бялхдаг ийм өршөөл, уучлал, хайр байна. Тэгээ Есүс хэлж байгаа шүү. Есүс Христ би та нарт бялхам амийг өгөхөөр ирсэн юм а гэж. Энэ одоо 20 жилийн өмнө илчлэгдэжсэн. Бялхам ам гэдэг бол бялхдаг амийг л хэлж байгаа. Түүнээс үлгэн салган, өнөө маргаашийг өнгөрүүлж ядсан, нурмайсан, нэг тийм бүр нэг зовсон, тарчилсан, хийх юмаа олж ядсан, хэрэгтэй хэрэггүй юм ярьсан ийм амьдрал бол огтосоо биш. Энэ бялхна гэж байгаа байхгүй. Одоо би ч эний бүрэн гүйцэтгэлийг олж хараагүй байна. Гэхдээ би өдрөөс өдөрт энэ бялхлыг мэдэрж байна. Энэ цаашдаа улам бялхна гэдэгт би итгэж байна. Тэгээд бурхны мэрэгэн ухаан яасан бэ гэхээр сувдаас, мантахаагаас цаашаа гарч урсах хэвээр. Хаашаа хүртэл урсгаж хитчнээ хүний амьдрал руу энэ цэнгэг амийн ус орохын энэ бол ганцхан бурхан л өөрөө төсөөлж байгаа. Тэгээ бид нар яах вэ? Тэрийг хараад хүүхстэй энийг л амьд явна, амиар бялхна гэж хэлэх багтаа л гэж бид нар баярлаж амьдрах байх гэж би боддоо ш. Иохан ном бол яхаарахгүй үзэгдэхгүй юмыг үзэгдтэл харуулсан ном л гэж би боддог. Үзэгддэггүй, тайлбарлаж болдоггүй тэр өршөөл, инэрл, уучлал, тэр загалмайн ажил одоо юу гэдэг дахин төрөлт энэ бүгдээр эдгээр чинь дандаа биегүй штэ. Үл үзэгдэх ертөнцийн
одоо үнэт зүйлсүүд. Энийг Есүс Христ яаж харуулж тэгтэл эн чинь тайлбарлаж болох үс байгаа даахгүй. Яагаад гэвэл Есүс тайлбарласан шүү дээ. Есүс сургаж ийсэн, дараа нь бүр харуулсан. Тэгээ тэр харуулад загалмай дээр нас орсон. Тэгэнгүүтээ тэр харуулад дахин амьсан, үргэлжлүүлээд хүмүүстэй хэлж ийсэн, ятгаж ийсэн. Өдөр болгон бидний дотор ариун сүнс хизээ би ажилдаа орох вэ гэж биднээс асууж байна. Би ажиллаа хиймээр байна. Би хүүг алдаршуулмаар байна. Би хүүг чиний дотроос харуулмаар байна. Чи харин хизээ босох юм бэ? Есүс Христ яг Иохан номон дээр хэлсэн байгаа нэг гайхалтай түүхийг би бас гяс хэлчмээр. Марта, Мария хоёр ахыгаа алдсан. Тэгээд Есүс албаар одоо хоцорч ирсэн. Тэгээ Марта түүнд хамгийн түрүүнд юу гэж хэлсэн бэ гэхээр та байсан бол ах минь амьд байх бол байсан. Нөгөө л нэг буруутгал. Та байсан бол болох л байлаа шүү дээ. Харин Есүс юу гэж хэлсэн бэхээр ах чинь амьлах болно гэсэн. Тэнгүүт Марта юу гэж хэлсэн бэхээр тийм ээ. Эцсийн өдөрт бид бүгд амьлна гэдэгт би танд итгэдэг гэсэн. Тэгэхэд Есүс юу гэж хэлсэн гэж? Үгүй. Яг одоо би бол амьд ба дахин амьлалт. Энэ бүр надад бүр үнэн гүн гэгэрлэг өгсөн. Яг одоо тэр бурхан миний дотор амьдарч байна. Та нэгэн цагт мундаг итгэж болох юм биш. Та нэгэн цагт нэх өөрчлөгдөх юм биш. Та нэгэн цагт санхүүгийн эрх чөлөөнд гарах юм биш. Та нэгэн цагт одоо бүхэл алдсан зүйлсээ буцааж авах юм биш. Та нэгэн цагт мөнхийн улсанд очих юм биш. Та хизээ нэгэн өдөр сүнсээр өсөөд ирэхээр номлох юм биш. Хизээ нэгэн өдөр та бурхантай уулзах юм биш. Яг одоо тэр бол аим, тэр бол дахин амьлалт. Энэ одоо бүр миний аманд бүр өдөржин шүнжин яригдж байгаа. Тийм ээ, та яг одоо аим, та яг одоо дахин амьлалт гэдэг чинь миний амьдралын бүх үхмэл, үнэр орсон, үжирсэн, өмхийрсэн, үхсэн, хувхаарсан бүхэн дээр тэр амь хурж амийг өгж байгаа гэсэн. Яг одоо энэ цагт. Одоо бидний итгэл одоо дээр ирэх ёстой. Нэгэн цагт тийм болно да гэж гордож амьдрах нь бэлхэн амийн одоо мөн чанар огтосоо биш. Тэгээд саяны тэр одоо Яахан эмэгтэй түүх бол энэ Иохан номыг уншиж хахад үнэхээр миний сэтгэлийг маш их уяраасан түүхүүдийн нэг л дээ. Тэгээд Есүс одоо хинч чамайг шийтгсэнгүй би ч гэсэн чамайг шийтгэхгүй гэж хэлж байгаа тэр үг. Есүс бол түүнийг эхлээд чулуу гимгүүн эхлээд чулуу шидэхэд Есүс тэрийг чулуу шийдэх эрэхтэй ганц хүн нь Есүс байсан байхгүй, тэр өөрөө гимгүү байсан. Гэхдээ тэр би ч чамайг шийтгэхгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд дахиж чийдэхдээ битгий юм хий гэж хэлж байгаа. Тэгээд энэ түүх намайг бол үнэхээр миний сэтгэлийг маш их хөдөлгсөн. Тэгээд бурхан биднийг ялалтгүй, энэ Иохан дээр угаасаа хэлж байгаа. Би ертөнцийг ялах гэж ирээгүй гэж хэлээд байгаа Есүс. Бурхан ертөнцийг ялах гэж намайг илгээгээгүй маа. Харин аврах гэж намайг илгээсэн юм а гэж хэлээд байгаа. Гэтэл өнөөдөр бидний дотор магадгүй өнөөдөр бидрийг сонсож байгаа хүмүүсийн дотор бид нар өөрийгөө маш их ялалдаг, ял байдаг. Тийм шүү. Тэгээд таны түрүүний хэлснээр би өөрийгөө ялалдаг учраас магадгүй миний дотор ял байдаг учраас би бусдыг үргэлж ялалдаг. Ялалч шийтдэг бүр заримдаа. Одоо өөрийнхөө муухай ашаар, өөрийнхөө одоо юугаар үгээрээ тэр хүнийг шийтдэг. Гэтэл энэ эзний мөн чанарыг бид нар харах юм бол би чамайг шийтгэхгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ надад өстой амар юм тайтгарлыг өгсөн. Тэгээ би өнөөдөр энийг сонсож байгаа ахын дүүстэй хэлмээр байна. Ялаас чөлөөтэй амьдрцгаая. Битгий бурууг, битгий ял одоо буруутгал яллыг хүлээж аваа. Ягаад тэгэхээр бидний эзэн биднийг яллаагүй, тэр би чамайг шийтгэхгүй гэж хэлж байгаа байхгүй. Гэхдээ бид нүгэл үлтгийг зогсох ёстой. Тэгэхээр намайг ялалхгүй, би буруутгахгүй юм чинь гэж хэрвээ бодож байгаа бол энэ эзний нэгүсэл, энэ өршөөл үнэхээр таны зүрхэнд хүрээг байна л гэсэн үг. Тэр өршөөл бидний зүрхэнд хүрэхэд бид угаасаа дахиж гим хийхээс зүрхэлж чадахгүй. Тэр их хайрыг, тэр их мэдэрсэн. Энэ эмэгтэй бол Есүсийн энэ үгийг хэлэхэд энэ эмэгтэй дахиж хизээж завхаарч чадахгүй. Угаасаа. Ягаад тэгэхээр тэр амин тэр
Арын ганц юм нэгэлгүй ариун нэгэн түүнийг аварчиж байгаа байхгүй. Би чамайг шийтгэхгүй гэ аварчиж байгаа байхгүй тий. Тэр энэ бол тэгээд бас бид нар бие бинийгээ ялалхаа зогсоох хэрэгтэй. Эзэн таны хажууд байгаа итгэлийн найзагч яллааг байхад та тэр хүнийг ялалдаг, би тэр хүнийг ялалдаг хинбэ. Тийм шүү. Тэгээд бидэрт энэ Христийн мөн чанар үнэхээр өсөж, үнэхээр бийжиж, бүр харагдасай Христ итгэгчдийн дунд энэ бол маш чухал мөн чанар байгаа. Тэгээд бас нэг эндээс нэг би ярмаар байна л да. Энэ Иохан номыг уншихад Есүсийн эмэгтэйчүүдтэй харилцаж байгаа харилцааг бас одоо та нар Библийг уншихдаа бас анзаараад үзээрэй. Есүс эмэгтэй хүмүүстэй эрэгтэй хүмүүсээс маш өөр харьцаж байгаа. Маш зөөлхөн, маш их хайраа, маш их өршөөлөөр одоо бүр ингэж нэг одоо юмд нэг ийм эмзэг юмд хүрч ядаж байгаа юм шиг тэгж харьцаж байгаа. Ходог дээр таардаг самар эмэгтэйтэй Есүсийг харьцаж байгааг бас хараарай. Ямар ч дээрэнгүү, ямар ч тийм зам байхгүй тий. Одоо эмэгтэй хүн юм чинь гэж дорд үзсэн юм байхгүй. Бүр тэр тусмаа маш их ингэж нандгинж ингэж хайрлаж, эрхэмлэж Есүс эмэгтэй хүмүүстэй харьцаж байгаа. Тэгэхээр энэ бас надад эзэн бидэртэй ингэж харьцдаг юм биш үү гэдгийг харахад бас надад айгүй миний сэтгэлийг уяраасан. Тэгээд манай эрчүүд маань ч гэсэндээ октоодтайгаа, эхнэртэйгээ, ээжүүдтэйгээ тийм ээ эмэгтэй сүмийнхээ эмэгтэйчүүдтэй харилцахдаа эзний энэ мөн чанарыг бас сандаг байгаасаа, мэддэг байгаасаа гэдгийг бас энэ ушааныг ашиглаад дурдчихъя. Тийм шүү. Яг үнэ. За тэгээд хоёлаа төгсгөлийн хэсэг рүүгээ очие. Есүс за 17 дугаар хэсэг 17 дугаар бүлэг дээр эзний залбирал гарч байгаа тий. Есүс бурханд хандаад өөрийнхөө дагалдагч нарын төлөө залбир. За энд ив нэгдэл гэдэг үг маш олон дурддагдж байгаа. Ив нэгдэл бол биш, нэгдмэл байдал, нэг байх гэдэг үг гэдэг санаа маш их дурддагдж байгаа. Би таны дотор, та миний дотор байдаг шиг тэд нар бидний дотор, бид нар тэдний дотор байгаасаа гэж би залбирч байна. Гэд яригдж байгаа. Тэгэхээр энэ Есүсийн 12 дагалдагч, за 12-оос гадна Есүсийг дагдаг байсан 70 гаруй одоо шавнар ойрын шавнар байсан гэж үздэг юм лээ. За тэр хүмүүс байна. Дараа нь Есүсийг явсны дараа сүмд хурж гарч ирж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Христ итгэж хүмүүсийн нэгдэл. За энэ нэгдлийг бол бид нар ерөөсөө ойлгохгүй, анханасаа ойлгоогүй юм байна гэж надад санагдаад байгаа. Тийм л учраас бидний дунд маш их бүр ингэж хэлмээр байна. Зүгээр бусад community, бусад институт дотор байдгаас ч магадгүй их өндөр түвшний хагарал бие биенийхээ эсрэг бүр дайсгансан, үзен ядсан, өрсөлдсөн маш их өрсөлдөөн явагдаж байгаа ийм байдал өнөөдөр үүсчихэд байна л да. Энийг бол хингүй мэдж байгаа. Хичнээн жижигхэн сүм байсан, хичнээн жижигхэн цугларалт байсан дотроо фракцтай. Ингээ хагарцсан. Тэгээ бие биенийгаа үзэхгүй. Бие биенийгаа ил цагаан одоо бүр ил цагаан гутааж байгаа паструудыг би сонслоо. Одоо бурхны үгийг номлодог хүн байтал тийм ээ. Тэгэхээр энэ эв нэгдлийн талаар энэ бол маш их миний сэтгэлийг шаналгадаг нэг асуудал бол яалтчгүй мөн. Тэгээд энэ талаар бас та энэ Христийн хүмүүс дотор бурхны гэр бүлийн гишүүд болсон биднэр дотор бурхны хөвгүүд охид болсон биднэр дотор энэ эв нэгдэл гэж ямар утга санааг илэрхийлээд байгаа юм. Энэ эв нэгдэл яагаад бидний дунд оршихгүй байна вэ? Би бол одоо пастор гээд одоо баг 10 хэдэн жил явж байна л да. Одоо өнөөдөр өглөөхөн би залбирж ирсэн. Тэгээд миний хүсэл юу вэ гэхээр би ерөөсөө бурхантай хамт амьдардаг нэгэн байхыг л хүсдэг. Одоо пастор бол миний ажил. Тэр ажилнаад би тэр ажлыг хийж гэнэ үү эсвэл болцсон байга хамаахгүй. Бид нар бурхантай хамт амьдрах юм бол тэр миний дотор би түүний дотор амьдрах юм бол бид нар уусаж эхлэн нэг нэгэн дотроо.
Одоо бурхан над руу уусан гэж байхгүй л дээ. Одоо энийг юу гэж гоё хэлэх вэ гэхээр одоо энийг эв нэгдэл гэж бас хэлж болохгүй. Юр бусын нэг байдал. Нэгэн том цул болж эхэлж байгаа байхгүй юу? Есүс Христ өөрөө гайхалтай хэлсэн байгаа. Иохан номон дээр. Хэрв та нар миний аавыг мэддэг бол намайг лав мэдэндээ. Хэрв та нар эцгийг хайрладаг бол намайг лавтай хайрлах юм аа. Гэтэл та нар аавыг мэдэхгүй байна. Тийм учраас намайг хүлээж авахгүй байна. Тэгэхээр Христэд итгэгч нарын эв нэгдэл гэж яриад байгаа тэр нэг байдал, нэгдмэл байдал гэдэг чинь хизээ бий болох вэ гэхээр хувь хүн нэг бүр бурхны дотор амьдарч, бурхан тэр хүнийхээ дотор нь амьдрах яг тэр мөчөөс эхлээд энэ юр бусын нэгдлүүд чинь бий болно. Яагаад гэвэл над руу ярьж байгаа бурхан чиний дотор байгаад чиний бурхан хоёр нэг учраас нэг л юм яригдана. Нэг л амийн уусгад урсна. Бид нар өөрөө ирэхгүй бие биенлүүгээ татагдаж эхэлнэ. Тэгээ Есүс Христийг ээж нь дүүнар нь хурж ирээд дуудахад бүр түүнийг одоо ухаанаа алдчихж аваа явъя гэд ирдэгт тэгэхэд Есүс хэлдэг. Үгүй миний энэ ахан дүүс бол гэд нөгөө дагалдагч нарыгаа заагаад энэ холбоос бол ямар ч махан биеийн цусан холбоосоос илүү зузаан юм а гэж. Тэгэхээр бид нар бол үнэндээ энэ дэлхийн одоо цусан төрлийн холбоотой хүмүүсээс ч илүү бат нягт холбоотой байх учиртай хүмүүс. Ганцхан бид нар нөгөө одоо Мосегийн бичсэн дуулал эрдээр байгаа. Мосе юу гэж хэлсэн бэхээр өн эртнээс эхлээд та бидний гэр орон байсан биш тий. Өөрөөр хэлбэл Мосе бурхны дотор амьдардаг гэдгээ мэддэг байсан. Дуулал 91 дээр бас давтагдж байгаа. Таны дотор би амьдардаг. Одоо Message Bible дээр бол дахиад та бол миний гэр юм аа. Өөр орчуулгууд дээр болохоор та миний амьдардаг хаданц бат цайз. Тэгэхээр бурхан дотор хүн амьдарч сурна гэдэг чинь нэг том хэмжүүр байна. Тэгэнгүүтээ бурхан нь хүнийхээ дотор амьдрна гэдэг чинь бас нэг ажиллагаа байна. Бурхан миний дотор амьдардаг гэд итгээд явдаг хүмүүс байдаг. Миний дотор амьдардаг. Та миний дотор амьдардаг учраас та миний залбиралд хариулаач. Та миний дотор байдаг учраас надад сануулаач. Та миний дотор байдаг учраас намайг тэгээж ингэж явдаг. Тэгвэл бурханы дотор бид нар амьдрна гэдэг чинь бид нар бүхлээрээ түнд захирагдаж эхэлнэ гэсэн үг байгаа байхгүй. Тэр бүхлээрээ одоо намайг авч явдаг гэсэн. Би жишээлбэл одоо энийг юу гэж хэлэх вэ гэхээр би жишээлбэл одоо өөрийнхөө нөхрийн одоо багийн машина жолоодоо явж хахад би тэр машин дотор унтдаг. Би юм мэддэг. Би тэр ямар замаар яваад байгаа юм, тэр газар очихын тулд юу руу явах вэ? Би тэрэнд юусоо санаа зовдөг. Би нэг л юмыг мэднэ. Би тэр газараа аюулгүй хүрнэ. Тэр хооронд би унтна, амарна одоо тэгэл нөхөртөөгөө юм ярина ерөөсөө. Яагаад гэвэл би одоо манай нөхөр намайг аюулгүй авч явна гэдэгт би итгэдэг. Тэгээ би бодлоо нэг өдөр. Миний амьдрал бүхлээрээ одоо машин гэж бодъё. Тэгвэл жолооч нь бурхан өөрөө байна. Тэгээ бурхан хизээч биднийг хаашаа чамаагүй авч яваад юу ч хамаагүй мөргүүлээл хэвээр ингээл инкер донголоор авч яваад эсвэл али зам хараадах ямар замаар явах сувда яалагмаар байгаа чи надаас юу хүсэж байгаа энэ төр гэ. Ерөөсөө юм байхгүй. Би ганцхан түн саад болж болохгүй. Би түүний дотор амьдарж байгаа юм чинь би амар тайван, аюулгүй очих гэсэн газараа очих л болно. Бурхан намайг хэн бодохоор одоо урлан дотор оруулж ирсэн тэрийг гаргаж ирэх л болно. Тэр миний амьдралыг ямар ч гэмтэлгүй авч явахаа хийх л болно. Энэнд нь итгэж санаа зовхгүй амьдрна гэдэг амьдрал чинь би түүний дотор амьдраад байгаа амьдрал байгаа даахгүй. Тэгээд тэр миний дотор амьдрна. Үгүй ямар их зол завшаан бэ? Энэ надад баяр хөөргийг өгж гэн, энэ надад гүн хүндэтгэлийг өгж гэн. Би энэнд л анхаардаг. Үнэндээ бол надад би ингээл амар мундаг номлогч болоод дэлхийн одоо хэддгээр зэргийн пасторууд надад бол тэр үнэхээр сонирм биш. Хідэн хүнтэй цуглаа надад байгаа ч чухал биш. Би түүнтэй амьдарж байгаа учраас тэр надад хүмүүсээ хариуцуулж өгсөн л гэж би ойлгодог. Тэгэхээр хэрвээ одоо зүгээр төсөөлье. Зүгээр эндэр дээр гарч ирээд Христ дүр төрхтэй хүн, эрэгтэй эмэгтэй хүн Христ мөн чанараар дүүрэн үгсийг яриад Христийн амиар тэр заалыг амьсгалуулж яхад код нэрээ тэр шиг гайхамшиг гэж юу байна. Тэгэд хүлээж авж байгаа хүмүүс нь яг үнэн. Яг тийм. Наадах чинь эзэн минь надад ирчилж байсан юм а.
Яг үнэн гэд. Ингээ бүр хоёр уурсгал бүр өөдөөсөө ингэж бие бинийгээ тэрвэрж аваад юр бусын эв нэгдэл үүсэж шít. Бүр уусалт үүсэж шít тийм дотор ч. Тэгэхээр энэ бол цэвэр хүмүүс авралаа ойлгохгүй байна. Бас магадгүй хинч зааж өгөхгүй байгаа. Бид нар чинь одоо ингэдэж штэ. Эзэн минь та миний хончин юм аа. Та намайг дөлгөөн усны дэрэгдүр хөтлөөд ямар сайхан өвстэй газараар авч энэ чи юу гэж хэлээд байгаа. Намайг хоолох ёстой нэг чинь пастор байгаа байхгүй. Одоо сүмийн хүмүүсийг эрүүл саруул сүнслэг одоо сүнсний хувьд эрүүл саруул өсгөж бойжуулах тэр сүнсний хоолыг нь бүр чамбай бэлдээд бүр системтэйгээр хүмүүсээ бүр санаатаагаар эрүүлжүүлэн хоолдог хүн чи хий. Пастор шүү дээ. Гэтэл пастрыг бид нар халамжийн ажилтан болгоцсон. Пастор хүн бол ерөөсөө тэгэл өвчтөе хүмүүсийн араасгүйгээл одоо тэгэл дэлгүүр явж чадахгүй байгаагын өмнөөс яваад дэлгүүр яваад очоод тэврээд аргадаад үгүй шүүхөөс бас шүү хоёулаа би чиний төлөө залбирая. Битээр бол одоо 15 6 жилийн өмнө үйлчилж ирсэн үйлчлэлээ санах юм бол тэгээд өөрсдийнхөө хүүхдүүдийн төлөөч залбирах зав байдгүй л байлаа шүү. Тэгээд ерөөсөө ингээл тэрний тэр тэгсэн байна аваа энэ ингэж чи одоо энийг ийшин зөөгөөд өгөөч тэрийг тийш наваачаач энийг эдгээгээд өгөөч одоо би яг одоо залбираад байгаа эсвэл одоо бурханд хийх ажлыг заагаад байгаа мó. Гэтэл яг үүндээ миний хийх ёстой ажил бол тэр сүмд ирж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс бурхны хоёр талдаа эртээ амьд бөгөөд итгэвтэй үгсээр бүр зүгээр хооллоод сүнсний эрүүл саруул өсөлт хөгжилтөн дотор хөгжиж дэвжиж байхад миний бүх оюун санаа зүрх сэтгэл бүх юм маань одоо ажиллаж явах ёстой ш. Гэхдээ би түүнтэй эцэгтэйгээ би тэгж амьдрахгүй бол би хүнд юу өгөх юм бэ? Би хүнд өгөх нь надад үндэ бол байхгүй ш. Тэгээ миний тэгжээж миний амнаас гарч байгаа үг үнэн ба нэгүслэр дүүрэн тухайн хүн дээр очино. Тийм л учраас өнөөдөр хотын сүм дотор бид нар ийм л ажлыг хийдэг. Хүмүүстэйч бид нар та нар хувь хүн нэг бүрийг дуудсан бурхан байна. Хувь хүн нэг бүр бурханыхаа нүрийг эрэлхийл. Савл хийвэл пастор руугаа яриад би болохоо байсан, би ингэсэн, би тэгсэн гэх биш. Харин бурхан руу яар. Би болохоо байчлаа. Би яагаад байна? Одоо та надад туслаач. Энэ хувийн харилцаа бий болох юм бол тэртээ тэргүй органик бүр натуралаараа бид нар нэг болж нэгдэж эхэлнэ. Тэгээ үнэндээ бол би тийм цаг ирнэ гэж итгэдэг. Яг одоогийн байдлыг харах юм бол маш их сэтгэл өвддөг. Гэхдээ тийм цаг ирнэ. Яг л бид нар тэгж хөдөлмөрлөж байгаа учраас бидний хөдөлмөрийг бидний хийж байгаа бүхнийг бурхан заавал үр дүнд авчиж өгнө л гэж би итгэж байгаа. Тэр таны ярьснаас дүгнээд харахад бол бид нар нөгөө дахиад надад эргээл нөгөө дахин төрөх гэдэг сэдв дээр хүрээд очиод байна л да. Бид нар сүнс дотор бурхнаар дахин төрсөн хэрнээ махан бие дотроо амьдраад махан биеийн бодол санаа дотроо байгаад байгаа учраас тэгээд дээрэс нь би одоо итгэцэн юм чинь болоо гэд нөгөө Христийг таньж мэдэх процесс маань зогсчод байгаа учраас зөвхөн одоо Есүсийг хэлсэн үгийг биш бүр түүнийг өөрийг нь таньж мэдэх тэр ямар одоо юм бэ тэр Есүс гэдэг эзэн гэдэг чинь тий. Энэ нөгөө мэдлэг маань зогсчод байгаа учраас энэ илчлэлт ирэхгүй одоо тэр нөгөө өсөлт байхгүй болчиход байгаа учраас тэр энэ нэгдэл гэдэг юм чи явагдахгүй болчиход байгаа юм байна шүү дээ. Тий. Нэгдэх боломжгүй байгаа юм. Бид нар чинь хоол идчихэж хүн чинь тэнхэрдэг штэ. Тэгэхээр үг ба сүнсний энэ юр бусын хамтын ажиллагааны дотор бид нар чинь одоо хөгжиж дэвжиж яваа хүмүүс шүү. Тэгээ энэ байхгүй болчихор чинь бид нар юу ч хийгээд утгагүй. Одоо ингэж байгаа шээ. Сүнс минь аврагдсан асуудал байхгүй. Зүрх сэтгэл заавал цэвэршүүлэгдэх ёстой. Хогийн ургамлуудаас салах ёстой. Ариусгагдах ёстой. Энэ үйл явц өдөр болгон хийгдэж байна. Бурхантай хамт амьдарч. Дээр нь оюун санаа Христийн оюун ухаанаар шинжлэгдэж, өөрчлөгдөж байж энэ Библиэлд яригдаад байгаа үгсүүдийг бид нар Бурхан яг яаж ойлгосоо гэж бодоо бичсэн. Яг тэрүүгээр нь ойлгоно. Тэгэхээр бид нар ийм үйл явцаар явах хэрэгтэй болохоос биш. Юм хийгээд явах юм ерөөсөө биш. Ажил хийгээл одоо ингэж ахлагч болоод өдөрдөгч болоод явах биш. Эн чинь өөрөө биднийг айгүй царай муутай харагдуулаад байгаа байхгүй. Ой готмоор харагдуулаад байгаа юм. Ямар ч тэгээд тийм учраас зарим газар Есүсийн тэнгүүдээ гэдэг байгаа ш. Тэр чинь ямар ч шинжлэгдсэн оюун ухаан хүн зүгээр суугаад сонсъё гэхээс сонсохуйц тийм амийн үгийг ч ярьж чадхаа болтлоо бүр юм одоо
гачин гажуудсан тийм л хүмүүс одоо сүмүүдээр зөндөө болчиход байна шүү дээ. Тэгээ тэр ер нь бол бид нар энэ нөгөө нэгдлийг механикаар л хийх гээд үзээд байгаа юм байна л да. Эсийн бүлгүүд болгоол одоо ингээл те хоорондоо одоо бие биендээ одоо асуудлаа нууц амьдралынхаа нарийн нанд юмнуудыг яар гээл яалтчгүй механикаар энэ нэгдмэл байдлыг үүсгэх гэдэг. Гэтэл эн чинь өөрөө цэвэр хувь хүн нэг бүрийн бурхан дотор өсөх өсөлтөөс л үүсдэг одоо үр жимс болж таарад байгаа юм шүү дээ. Үр дүн болж яг үнэ шүү дээ. Үр жимс. Одоо энэ ер нь сүм дотор гарч ирж байгаа хагарлуудыг одоо гаргаж ирээд байгаа үндсэн шалтгаан бол яг энэ шүү дээ. Хүн зүрхээ уудлаад идэг. Гэтэл бид нар бие биендээ зүрхээ уудлахын тулд хамтраагүй шүү дээ. Тэгэхээр яадیں۔ Ерөөсөө нөгөө ямар ч өөрчлөлт байхгүй одоо ийм хүмүүс чинь одоо бид нар ямар хүний нууцыг хадгалах гэж сүмд яваагүй шүү дээ. Тэгэл бүгдээрээ очиод одоо би ингэсэн, би нөхөртөөгөө тэгсэн, их нэртэйгээ ингэсэн, би тэгсэн ингээ хамаг 7 болчиргаагаа тоочоод тэрийгээ яа бид нар бурхан дээрж болдгоо. Тэгэх одоо бид нар бол сүм дотроо бүр тийм шаардлага тавьдаг. Бид нар хэсэг бүлгээрээ уулзж байгаа бол бурхантай яаж амьдрснаа л ярьж үз. Одоо тэр хувийн асуудлаа одоо мэдхгүй одоо битгий яар. Эн чинь ерөөсөө сүм дотор хилцэгдэх ёстой зүйл биш. Мэдээж хэрэг бурхантай алхаж байхад бидний амьдралд юмс тохиолддог. Гэхдээ бурхантай холбож ярьж байгаа учраас энэ аюулгүй. Харин миний амьдралд юу болсныг яриад уйлаад шийдлийг нь хүмүүсээс асуугаад тэгэл хүмүүс бүгдээрээ ийм үед ингэдэж шүү. Би тэдэн жилийн өмнө явж байгаад яг ийм асуудалд ороод энэ бүхэн үнэхээр хэрэггүй. Миний зам бол миний зам. Тэр өдрөө би өөрийнхөө замыг чамд зааж өгөөд чи миний замаар явахгүй нь ойлгомжтой. Тийм болохоор энэ харж байна уу? Дэс дараа алга, эмэг цэг залга, хинэн нэгийн нэгдүгээртийн, хинэн хоёрдугаартийн ямар асуудал нэгтийн бид нар хамт цуглахаараа юу ярих хэвтэй, бас юуг ярихгүй байх хэвтэй. Тийм л учраас сүм дотор ховж гараад нөгөө тэр тэгсэн юм байлээ. Цаадах чи нөхөр нь тэгээд дит юм байлээ. Цаадах чи ихнэр нь ингэдэм байлээ. Яах гэж очиж яриад байгаа юм бэ тэрийг. Тийм учраас бид нар өнөөдөр штэ пасторууд, удирдагч нар бол ингэж хэлдэг л дээ. Гэхдээ та нар сүм сольж ерөөсө болохгүй гэдэг. Би бас соль гэдэг. Би өөрөө хүмүүст ч тэгж хэлнэ. Таныг сүнсээр хоолж чадахгүй байгаа газар та яага байх ёстой гэж. Бид нар надад боловсрол өгч чадахгүй байгаа ихтэй сургуульд 10 сая төгрөг, 15 сая төгрөг өгөө суугаад байхгүй шүү дээ. Бид нар үхэн гатан мөнгө буцааж авангуудаа өөр сайн сургууль руу явна шүү. Тэр тусмаа миний сүнслэг амьдралд хүчрэхэг дэмжлэг болж өгч чадахгүй сүм дотор би зүгээр айгаал явчвал намайг яачих вэ айгаа суугаад иж болохгүй шүү. Тийм учраас сүм бол сүм шиг болох ёстой. Өөр ямар ч арга байхгүй биднэрт. Сүм бол Христ ямар байл гэж анханасаа төлөвлөсөн. Яг тийм л байх ёстой. Түүнээс өөр ямар ч байхсгүй бөгөөд тэн дотор бид нар хэнийг ч хүчээр үстэж эсвэл хүзүүнээс нь зулгааж одоо тэн дотор суулгах ёсгүй. Би хүмүүстэй хэлдэг. Та нар яагаад энэ сүмд яваад байгаа бодох ёстой. Яагаад намайг дагаад байгаа юм? Яагаад бачаргалыг дагдаг? Дагах хүмүүс мөн үү биш үү? Юугийн дагдیں۔ Биднээс яг бурхан ярьж гинөө. Хүн эрүүл ухаанаар энийг бодож явах хэрэгтэй шүү дээ. Зүгээр л сохроор ингээл явж болохгүй гэсэн, дагаж болохгүй, орхиж сүмээ сольж болохгүй гэсэнгээ бурхан хизээч биднийг айдсаар дагуулахгүй. Тийм л учраас бид нар хүүгийн чөлөөсөн хүн үнэхээр эрхчлөөтэй амьдрах хэрэгтэй байхгүй. Магадгүй зарим пастор сонсоод энэ бол гаж сургаал гэх л баг. Би бол энийг эрүүл үг л гэж ойлгоно. Сургаал бишээж болно. Гэхдээ эрүүл үг. Бид нар зүгээр л зарим хүмүүс хэлдэг гэрийнхээ ойрхон сүмд явмаар байна. Бас л инээдтэй зүйл. Яг гоо гэрт чинь ойрхон байж болно. Харин бурхан руу ойртоход чинь тус болж гин үгүй юу? Бодох юм их байна үнэхээр. Тэгээ бидний подкастын гол зорилго бол одоо хүмүүстнийх айхтар теологийн мэдлэгийг хүртээж хүлээ одоо өгөхөөсөө илүүгээр одоо сэрээч одоо цөмөрө босох хэрэгтэй болж байна. Одоо бид нар алийн болгоо ингэж 2-ын хооронд 3-ын дунд ингэж амьдрах юм бэ. Бид нар үнэхээр бэлхэн амиараа амьдрмаар байна л гэдгийг одоо хэлэх гээд байгаа шүү дээ. Тийм тэгээд бид хоёр бол ерөөсөө энэ Библийн номуудыг тайлбарлаад за Иохан ном яг энэний тухай шүү ингээд болоо гэж энэ номыг тайлбарлаад байгаа юм биш. Энэ номноос олж авсан Бурхны илчилж өгсөн илчлэлтүүдийг хуваалцж байгаа нь эргээд одоо бидрийг сонсож байгаа та нар маань бас энэ номоо өөрсдөө уншаад энэ дотроос өөрийнхөө
таны хувьд Христ юу хий юм бэ? Өнөөдөр таны амьдралын энэ цаг үед Христ юуг танд хэлээд байгаа юм бэ гэдгийг ухаж ойлгосоо гэж одоо тэр хүслийг өдөөх зорилгоор энийг ярьж байгаа учраас би үнэхээр үгэн дээр суугаасай. Энэ үгийг ойлгох нь ялангуяа энэ цаг үед бидэрт бүр юунаас ч илүү чухал. Амин чухал. Яагаад тэгэхээр бид нар маш тийм худал хуурамг мэхлэлтээр дүүрэн худал үнэн хоёрын зааг бараг харагдахгүй болсон цаг үед бид нар амьдраад байгаа байхгүй. Тэгээд гítэл Христ ирэх гээд байдаг. Нөгөө сүт бүсгүйг авах гээд бид нар өөрийгөө болоод байна, яваад байна гэж бодоод исэн чинь шал өөр замаар явцсан байвал яах вэ? Тийм учраас бид нар энэ эзнээ таних энэ Иоханд ирсэн илчлэлт байна шүү дээ. Тэр Месая гэдгийг би тэгэхэд мэдсэн гэдэг энэ илчлэлтгүйгээр бид нар одоо явах нь аюултай болчиход байгаа. Аюултай. Тэгэхээр тийм л энэ үгийг энэ цэвэр илчлэлтийг бид нар олж авах нь юунаас ч илүү чухал бөгөөд би таны бас түмээ солихтой чинь сольж болохгүй гэж үзэх хэн болвол одоо өөрөөр хэлбэл за би одоо айсандаа одоо үхья гэж байгаатай адилхан болчихж байгаа байхгүй. За хашиг одоо нөгөө нэрлэхэд нэрээ нэрлэж явж байгаад би одоо үхэлтэй нь штэ тийм биз дээ. Тэгэхээр эн чинь бид нар тэр үнний үгийг тэр жинхэнэ сүнслэг хоолыг би олж идэхийн тулд юу ч хийхээс буцахгүй цаг үе рүү одоо орох ёстой болчиход байна. Тэр зүтгэл хэрэгтэй биш. Тэр зүтгэл тэр зориг хэрэгтэй байна. Тэгээд ариун сүнсээ үнэхээр гуйж байна. Ариун сүнсгүйгээр бид нар одоо явахгүй болчиход байна. Ариун сүнсний илчлэлтгүйгээр үнэхээр ганц чаглах болчиход байна. Тэгэхээр энд өөрийнхөө үгийг энэ бичигдсэн үгийг бидний эзэн Есүсийн амьдрсан амьдрал, тэр амьдралын зорилго, тэр гүйцэтгэл биднэрт энийг үнэхээр илчилж өгөөсэй. Гүн гүнзгий таниулаасаа бидний харааг хурцуулгаасаа бидний сүнсний мэдрэмжийг хурцлж өгөөсэй. Тэгээд бид нар мэхлэгдэхгүй байхын тулд аврагч ирэхэд бид нар амар тайван дотор түүнд олдохын тулд үнэхээр бидний зүрхийг тэр сахин хамгаалж өөрийнхөө зөв зам дээр биднийг байгуулгах болтугай гэж ариун сүнснээс гуйж байна. Тэгээ өнөөдрийнхөө подкастыг ингээд өндөрлөе. Тэгээд энэ 5 сард бид нар Үлс номоор ярилцах болно. 5 сарын сүүлээр орно. Тэгээд сая нөгөө Иохан номоо бид нар бичлэг маань маш муу болсон учраас энэ 2 туудагаа бичиж байгаа. Түүнээс 4 сар давг нь бичсэн. Тэгээд бичлэг маань муу болсон учраас оруулж чадаагүй. Тэгээд энэ 2 туудагаа бичиж байгаа. Тэгээд 5 сартаа болохоор Үлс ном маань орох болно. Тэгээд үнэхээр та нарыгаа уриалж чинь бүгдээрээ үгийг шимтцгээ, үгэнд шимтцгээ, Бурхныг эзнийг, ариун сүнсийг, түүний сүнсийг таньж мэдхийн тулд эрен хайцгаая. Түүнээс бүр зууралтаж, харгууцалтцгаая. Тэгээ энэ ойлголтууд бидний амьдралыг үнэхээр өөрчлөх болно. Бидний оюун санааг өөрчлөх болно гэдэгт итгэлтэй байна. Амен. За дараагийн подкастаараа эргэж уулзцаая. Баяртай.